Гэтэ юу юм бэ? Хүн дэлгэр. Нэг хэсэг оногч крашлдаг байлаа. Баян болохоос илүү од олмоор шүү дээ. Би ч юм бол мэдээж одоо эмэгтэй хүн сонирхон. Гэхдээ тийм нэг тохнол хийх юм бол над шиг болох юм шүү дээ шүү. Гол шүүхийн системийн хамгийн гол юм чинь хохирогчийг л хохирлгүй болох хэрэгтэй болохоос биш тий. Жишээл синус косинус гэдэг чинь яг ингээд юу юм те нөгөө 10% татвар төлсөн бол арайч 400 сая биш баха. Би ч одоо машин авч чадахгүй байдаг шүү дээ. Би чи хүүхдийн ганц Миний өгшөө хамаагүй зочин болоод орно яана. Чи гоё ардын намаас л байна. Тэгээд нэг бол эмоц үзнэ. Эсвэл нэг тийм ийм нийгмийн одоо тогтцсон байдлаас нэг арай өөр байгаа байдлыг үзнэ. Хов бол аягүй сайн үзэж чинь. одоо нэг баг Овсангих байсныг хинчтэй. хэлээрээ нэвтрдэг маяг эхлэхэд бэлэн болсон. Өнөөдөр хаан хэлсэн 300 биш 535 гэдэг Готис гэдэг үнээр гоё салуунаас нэвтрүүлгийг юм явуулж байна. Явж эхэлж байна. Тэгээ өнөөдрийн зочин маа Амраа. Өнөөдөр стаална. Өнгөрсөн 7 хоногт айгүй их дарамтсан намайг утсаар алднаа. Тэгэл явж чи над руу цагдаа газраас ирж. Оо байна уу? Амраа юу? Оо тийм ээ цагдаа газраас ирж байгаа гэхгүй. Тэнгүүд би маа найз тоглож байгаа. За шаагаад хэм бэ гэдсэн чи. Нөгөө чи чимээгүй байж нэрээ цагдаагаас ирж байна. Liberty Pub podcast-ийн энэ дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Өнөөдөр бид нэр татварын одоо тасвар бууруулах гэхгүй тийм. Татвар бууруулах талаар ярина. Өнөөдөр маш олон сонирхолтой зочид ирсэн байна. За тэгээд тулгаад эхлэе. Cheers. Тэг би нойрын үед нэг юм балаа юм яачаад энэ хэдийн яриад байгаа бас үнэлтэй талбайгаас нэрээ салхаа болчлоо. Заавал юм байт юм байна. Зарим нэг хүмүүс чи өстой тэгчиж идэргээл би нэрээ яг талбайт чиж болж байна. За наад хүүхд ч өстой талбайтцсан байна да. Одоо хэд хэд ном уншуулахгүй бол талбайгаас явж ихгүй таа. Амразик шоу чинь надтай эхэлцгээе манайхаа эхлэе. Амар гоё. Энэ 7 хоногийн мэдүүн бүр арай их байгаа шүү байгаа. Сайн байна уу? Сайн байна уу? Юу байна да? Сайн байна уу? Сайн уу? За би болохоор манай энэ контент чинь уул нь өнөөдөр яг 4 сарын 1 багхгүй. За. Тэгэхээр инээдийн баярын минь төргий ямар ч гэсэн хоёртаа. Энд чи бас баяр байсан юм уу те? Тийм. Одоо манай монголчин бүхэл юмыг баяр болгодог. Би өссөн өдрөө юу ч тэмдэглэж баярлж болно. Ингээд тэг яг 4 сарын 1-нд гарч амжихгүй. Гэхдээ тийм учраас би та хоёртаа ингээд сууж байгаа да энэ өдөр баярлж байна уу? Баярлалаа. Бастар намайг аллаа таа. Ийм Surprise баярын бэлэг. Юу муу яагаал те. Яана гэж хэлээгүй би ч одоо Завшаантай тохиолдол. цагаан бандажтай хүрээдсэн бол яана. Ой. Болрлоо шүү дээ чи одоо. Цагаан бандаж нь яадгийн. Шармаа. Өнгө орсон байх вэ л гэж санаа зовж байгаа. Гацсан бандаж шааж ирнэ. Яг энийг чинь бандаж харагдсан. Сте Тайлчих л та. дээрэс нь хөл мүл ингээд яана гэдэг чинь шивэр холомсоо одоо угаах хэрэгтэй байсан биз дээ. Манай нэвтрүүлэг харин гоё ариун байлгадаг. Угаалга үйлддэг. Таньтай гоё юм байна. Айгүй гоё юм. Тэгэд баярын өдөр Амраага үнэхээр сайхан гялалзуулж өгөөд л тайзнаа гаргах санаатай. Азар би ч нөгөө шивэр гэхлэлстэй амар юу гэдэг хүн тултаа өнөөдөр та гайгүй шүү. Тийм үнэхээр шивэртэн амар тий. Дотор мохоо толгоо өвдөж юм уу шүү дээ. Чивэртэй хөлөө үнэлтгээ болждаг юм шүү гэсэн чинь өөрөө тэгсэн чинь үнэлтгээ болцсон юм шиг. Би чи өөрөө мэддэг юу? Тий арайчгүй би толгоо өвдөхөд ах юм. Ой та. Би тэгтээ тийм үнэрэнд аягүй юу шүү мэдрэг шүү. Амар үнэрэнд шүү амар мэдрэг би ингэж жоохон л яа юм. Манай зочныг олвол ерөнхийдөө бүгд мэдж байгаа тийм. Амраа маань комедианаас гадна ер нь бол маш их нийгмийн идэвхтэй залуу. Нийгмийн идэвхтэй. За. Ажил одоо сүүлийн үед хэр өрнөгдөж байна. Тэгээд тэгэхээр
Одоо угсаал явдаг юм. Гой хоб бац юм. Чи бүр баривчлагдаад энэ чинь ховштай. Тэр мэр яах вэ тэгэл. Чи аль дээр үдэл баривчлагдсан. Одоо ч намайг баривчилдаг юм. Нөгөө дугуй унч яваад уу? Үгүй яагаад нэг юу яагаад нэг балаа хатар хамгааллынхаа дэглэмийг барьж. Үгүй би ч зөндөө яасан. Зөндөө баривчлагдсан цоо бол хязгаараасаа би бол утгаа алдсан. Би бүр яг нөгөө оноо ихч байгаад дээр би зүгээр оноо ихчийн талаар нэг юм ярьж байгаа. Мэдээлэл хүргэх гэсэн. Яна хоб бат гэсэн намайг ярихгүй. Би чи юу ялаа? Нисэг оноо ихч крашлдаг байлаа. За. Үгүй ерөөсөө хамаг юм дээр нь лайк тараа. Хамаг юм. Одоо болсон байд. Одоо болох би ч одоо их нэртэй Болохгүй шүү дээ. Эхнэр мэхнэртэй болохоос өмнө л дөө. За. Тэр чинь тэгэл юу яагаад те? Тэр зураг болгон дээр чинь лайк тардаг гэсэн. Мэдгүй би тэр лайкны Амар гоё ихч вэ гэж харддаг боддог. хүмүүнийг. Ямар ч гоё хөхмөх ингэж бодогдоод тухайчээсэн. Ингээд толгоо молгоо үдэж мөвдөд байсан. Хамаа юм жаартаа. Ингээд Хамаг юм. за яах вэ? Хар бандаажтай Харуулмаар байсан юм шүү. За яах вэ? За яах вэ? Ингээл ячлалт ингээл. За. Тэгээ яасан гээ. Тэгээ яах вэ? Тэгээд одоо миний лайкийг хараагүй байсан юм байна. Тэгээд одоо тэгэл ийм л байна. Оноо хэлтий. Амра намайг крашлдаг байхгүй. Тий. Тийш дээ би чи амар олон крашлдаг хүмүүс юм гэж дээ. Тэгсэн чинь би нөгөө лайк дарсч марсдаг. Би нөгөө хүний лайк дарж гэнэ юу гэж нэг харддаг л дээ. Гэхдээ амраа өөрөө айгүй шудраг шууд гэсэхгүй. Би таны крашлдаг гэл. Тийш дээ. Би шууд крашлдаг хүмүүстэй крашлдаг гэж. Үгүй тийш дээ гоё штэ. Тийм би надад бол хэлээгүй ш. Чи крашлдаг даагүй байгаа юм биш үү? Таач нөгөө гадаадын иргэн учраас бас. Болохгүй. Аюултай. Тагнуулж байх юм тийм үстэй. Бас крашлах хүннээ бас мэд судалт юм байна. За тэгэхээр амраа бид хоёр өнөөдөр чамааг гоё гадас гэж хийгээд байна. Энэ хаан хэлс байрладаг салонда ингээ баярын өдөр бэлэг болгож авчирсан. Тэгээд гадас хараа чи энэ хардаа ийм гоё. Гадас гэдэг чи одоо Гадас бурхнаас заяатай байна. Тий одоо өсгөөчүүд бол бурхад. Эмэгтэй бурхан уу? Тий. Тэгээд эн чинь бүр Италиас захиалж ирсэн гэсэн. Надад би энэ амар таалагддаг. Би энэ сууж дуртай. Тэгээд маш гоё олон үйлчлэг. Би нэг юм амар санаасан. Чи миний энэ хумсны завсрыг ингээд ягаад Ухаад байна. би эн чин арда 20 хэдэн жил ингээд 20 40 жилийн турш би нэг ч удаа ийм байдгийг мэдчихгүй юм уу? хүрээгүй хумсны завсар. Үгүй онгон хумсын онгон хумсын юу гарч ирэх вэ? Би тэрнээс амар хайж. Томоко. Онгоны суус. Тийм, амрагийн онгон хумсын онгоны гадас салаа авлаа. Амар санаа Энэ өдрийг бас тэмдэглэх хэрэгтэй. Тэгэл баярын өдөр. Тоор гол вино минотой хийж байгаа чинь нэвтрүүлгээ. Окей, бит хоёр винотой ихэд виноны ивент тэгч гарч ирээгүй. Оо тий. Өнөөдрийн сэдв болохоор бид дээр жаахан амраагаас сургаалт авмаар байгаа. За юуны? Энд чинь нөгөө YouTube-ээр явж байгаа штэ. За. Бид дээрийн одоо юу subscribe-ыг явууч өгөхгүй Уйлгаа. бас юу спонсор олдохгүй тэрэн дээр одоо яаж зохицуулах ёстой юм бэ? Би чи эхний 3 жилдээ баг спонсоргүй байсан шүү дээ. Эхний 3 жил байсан шүү дээ. Би 3 жил чадахгүй шүү. Эхний 3 жил. Тэгэл 4 дахь жилээс бол өстой амар орж ирсэн спонсор. Одоо ч манайх чинь манай чинь сарын дундч орлого нь 30 сая байгаа шүү дээ. Зөвхөн спонсорынх нь YouTube дээр манайх бас ер нь Монголын хамгийн өндөр монетайз хийж байгаа сувгуудын нэг гэж бодож байгаа. Дундаж манай YouTube-ийн монетайз ч $3,000 хийж байгаа. За 10 сая. Тий. 10 сая. Тэр чинь бүр амар өндөр. Чи спонсороосоо жоохон бидэнд өгчөөч дээ. Зарим нэг хамгийн гол нь тэгээд явуулаач харамлаад байгаа юм. Айгу бодсон. Крашаас спонсор харамлаад. Нөгөө чи өөр юм тэгээд яах вэ? Бас нэг зөөлөлт бүлэг гээд за улс төр мөр сонсдог хүмүүс нь манай брендийг авах гээд юм явуулж болов ч. Ер нь бид дээр нь штэ тий. Ер нь 2 дахь сувгаар явах дуртай л үү тий. Тийм үү? Тий. Явах дуртай. Би ч одоо 40 хүрчлээ тэгээд наад 2 дугаар сувг муу гэж бүр бодхооч байсан. Хийш нөгөө спонсор нь үгүй тийм бурмагаас айгаад бүр ийм болчих юм уу? Хараа ер нь би зүгээр ингэж бодсон шүү. Хүмүүс ингээд нас гарахлаар ингээд амар лагмаг сексийн чадвар мадртай болдог гэдэг чинь тэр бол худлаа юм байл шүү. Мэдгүй над дээр л ингээд яг ингээд нас ингээд явахын ирээр
Дэлхийн одоо дурхсэлч гэсэн ингээд Чи хүүхнүүдийг яриад байгаа юм уу? үгүй эрэгтэй хүн. Хүүхнүүд сайн болдог Оо аахгүй. тийм үү? Мэдгүй хүүхнүүдтэй ч гэсэн наад чи худлаа юм шиг санагдаж шүү. Хүүхнүүдтэй Эрэгтэй хүн ч гэсэн ялгаа авахгүй ингээл Би бол ямар ч сонирхолгүй. тийм шүү. та хоёр бүр булгаагаад идгэж. Тэгэл энэ сүүл телевизэр чи энэ нэг гарах юм уу? Матаглаа хийж байгаа юм уу? Энэ хөрхийн энэ хүүхдүүд ингээл хомс ингээл янзлаад байдаг. Энэ үгүй чи тэгтээ юу яагаад тах юм? гарах юм уу? Та хоёр юугаа булгаагаад илгээд тах юм? Яа тийм ээ одоо үнэн л ярьж шүү дээ. За үний Би үнэн л ярьсан шүү дээ. Худлаа. Би бас үнэн л хэлье. Миний бас үнэхээр ундраад байгаа. Оо тийм үү? Тэгэхээр тэр чинь насандаа Хүнээсээ үүд юм бол хүнээсээ тэгэл ер нь бол тий хүнээсээ тэгээд дээрээс нь өөрийнх нь тэр сэтгхүүн байдлаас бас хамаарна шүү дээ. Тэрээс томок одоо хараа ингээл боо үдчихэл би бол яадагчгүй ямар ч юм надад юу ч үйлчлэхгүй болсон гэдэг ахаар чинь тэр чинь дагаал нь шүү дээ. Бодол бас бий л дээ. Үгүй би бол ингэж бодсон шүү. Хүний эн чинь биологийн онцлог шүү дээ. Одоо чинь зарим хүн одоо өндөр тестостероны ялгардаг залуучууд бол одоо өндөр л байгаа. Би чинь бол илүү жоох юм оюуны юм юмдаа жоохон сонирхолтой. Жоохон ингээд тийм талтай юм багхгүй. Тэгэхээр би ер нь багын л ер нь нэг тийм өндөр байгаагүй яг үнэ. Тийм үү? Ер нь тийм бацаан байхын л ер нь ингээл залуучууд чинь ингээд шүлэнхтэй л ингээд идэг штеп. Би ер нь багын л нэг тийм. Тэр тэгтээ бас мэдээж одоо мэдээж юм бас байдаг шүү. Би чинь бол мэдээж одоо эмэгтэй хүн сонирхон. А гэхдээ тийм нөгөө залуучуудыг бүр ингэж юм амар өндөр одоо ингээл тийм. Би ингээд би бусад залуучуудын яриаг сонсоод тахлаар ингээд хамаагүй өндөр ийм бэлгийн дурсалтай байгаа. Тэгэнгүүт би ер нь дунджаас нэг жоохон доош юм байна да гэдэг тийм бод төрсөн шүү надад. Бид хоёр өмнөх дугаартаа эрэгтэйчүүдийн эмчийг үрсэн. За. Тэрнээс маш их бас мэдээлэл авсан. За. Эмэгтэй мөртлөө бас сонирхолтой санагдаад. Тэгэхээр тэрэн дээр яг наатгаж ярьсан. Тэр хүний хөгшин онцлог насан шүү дээ. залуудаа байдгүй. Яг хуу тодорхой хэмжээгээр хөгшин болохоор буурдаг. Гэхдээ нөгөө юу яадаг гинэ? Хүний тэр тестостерон би бишээ бие авчих байдлаас шалтгаалдаг. Ямар хин гэдэг юм чи үрсэн? Ариун баяр. Манай 10 жилийн залуу байхгүй юу? Цэпүү эмнэлгийн. Осроо хийх юм уу? Тийм үү. Зингийн хүүгээ тий. Тэгээд хүний нөгөө өөрийнх нь үйл одоо бие авчих байдлаас бас маш их шалтгаалдаг чинь. Унтах сайн нойроо авах. Тийм баг. Ерөөсө тэр сайн нойроо авах гэж амар ажилтдаг шүү дээ. Тестостероны даавар гэдэг чинь ерөөсө Унтчихад ялгарна шүү дээ. унтчихад л ялгардаг. Үйлдвэрлэгддэг. За мэдээж тэгэл идэж шууш байна. За нөгөө нэг амар актив байдалтай спорт хийдэг барьдаг гэд маш олон зүйлтэй холбоотой. Тэгэл миний тэрнээс яг хуу тодорхой хэмжээр жоохон удамших юм бас байж магадгүй. Гэхдээ л би л багын л тийм жоохон. тэгээ сонирхол чинь бас угаасаа тэрлүү төвлөрдгөө юм байж болно шүү дээ. Харин би чи амар би ч бүр юм Байнгын секс бодоод байх. workaholic маягийн хүн шүү дээ. Би чи ингээд бүр амар ажилтдаг ингээд бүр юм. За BT хэмсэлээгээ түрүү бичханы аппарат байгаа. Түрүү бичхаа гэдэг нь энэ давсганы дор байрлах хушгины хэмжээтэй түрүү бичхаахгүй 20-оос 25 г чинтэй байдаг. Тэгээ шээснээс ингээд явж байгаа шүү дээ. Түрүү бичханы томрол түрүү бичханы шохоолт нөөсгөр энэ маань томрчдаг байхгүй томрол шохоолт нөөсгөхөөр энэ нөгөө шээсний сүм нь ингээд хаагдана гэсэн үг. Тэгэхээр дүүл шээх тэгээд өвдөр шээх тийм ингээд энэ чинь ингээд яг юу нь явж байгаа холбоосон шээсний сүм. Тэгээ энэ нь дарагдчихдаг байхгүй юу. Тэгээд өдөрт эрэхтэй хүн 10,000 эс ялгаруулдаг. 10,000 энэ түрүү бичханаас гол шингэнэ авдаг байхгүй юу. Тэгээд түрүү бичханаас хоочон дээр хоор нэг эс маань ингээд юу шингэнэ авч чадахгүй гэсэн. Тэгсэн чинь энэ аппарат энэ нь хоор сайжруулна, үйл ажиллагааг сайжруулах. Ямар физик юм бэ? За үнэ соронзон байлгын гэж явж байгаа. BT хэмсэлээ буюу соронзон байлгын эсгүүгээр арьс юг булчин чангалах харгах гэж байгаа. Одоо сүүлийн үед ерөн пиццэг эмчилгээг ерөн дамгаалж хэрэглэдэг болсон байхгүй юу? Одоо ерөн та 50 тийм кеглийн дасгал 11,000 удаа хийсэндээ тэнцэн зөв технологиор. Тийм. Тэгээд ерөн 6 удаа орчиж нэг курс гэж явдаг. 7 хоногт 2 удаа ордог байхгүй юу?
Одоо би тэгэл хэмжээлээд орохоор яах вэ гэвэл таны сексийн бэлгийн одоо нөгөө тавих чадвар нь нэмэгдэнэ. Тэгээд шүнжэнгөө бос бицдэг хүмүүс идэв шүү дээ. Тэр нь болохоор цаг нь уртсан. Тэгээд айл болох тайван болдог байхгүй юу? Тийм BTL хэмжээлээ нь болохоор одоо олон улсын одоо нөгөө зүрхний технологи хийдэг компани байгаа. Тэгэхээр таны 50 замаар булчингийн чангалга хүчилгээ эмэгтэй хүмүүс юм. тийм эмэгтэй хүмүүс болохоор нөгөө шээс нь юу өвтрээ аанус давсгийг сойх үйлчлэгтэй байхгүй юу? Тийм нэгэн зэрэг гурвангийн чангалга гэсэн. Тань дээр ч гэсэн цагаан махан таны хэрэгж гин үү? Үгүй хэрэггүй. Зүгээр үү тий. Тэгвэл цагаан махаа ирсэн маа цагаан маханыг бас эмчлэх үүрэгтэй байхгүй юу? Тийм. Сайн. Жохон. Би айгүй бага унтсан шүү дээ. Одоо би чинь шүн унтах шүү. би чинь шүн 1 гэж унтаад өглөө тэгэл 7-д хүүхдээ. Эмэгтэйчүүдээс ч багаа. Би чиний асуудлыг судлангаа нэлээд хэдэн подкаст юмнууд сонсохгүй юу? Чиний асуудлаас Манай найзын асуудал нөгөө цэвэршил дугаар болгоно наа чи энийг ярьж би дандаа нөгөө жог болгож ярьж байгаа шүү дээ. Тэр үнэхээр хэцүү байгаа байхгүй нэрээ. тийм. Одоо тэгтээ та чинь 40 нэлээд гарцсан. Бараг 50 хүрсэн. Тийм. Цэвэршилтийн 50 хүрээ. Хүрээлгүүлдээ тэгтээ 40 нэлээд гарцсан. 45-аас 55 насны хүмүүсийн ерөнхийдөө цэвэршилтийн үе гэж яриад яг одоо нөгөө цэвэршсэн үгүй юу гэдгийг нь хамаахгүй ингээд ер нь нөгөө гормон өөрчлөлт ороод явчихдаг. Тэгин тэр бол тэгэж шүү. Би бүр амар нэг сонирм болдог бүр гинт ингээд бүр зүрх цогцол. Тэр чинь бас ингэж болдог. Цэвэршилт чинь заавал 45-аас 55 гэж яхаа энэ ерөнхий тоо. Гэхдээ яг үннийг хэлэхэд нөгөө эрт цэвэршээд энэ төргээд зарим хүмүүс тэгээд байгаа ш нэг бол зарим бүр дээр үе хүмүүс ялангуяа 60 маргах чал хүүхэд гаргаад маргаа яваад байдаг шүү дээ. Тэгсэн чинь юуных уу гэсэн чинь ерөөсөө энэ чинь нөгөө нэг биеийн мэрдэг шүү дээ. Өндгээс ялгархаар л тэр хугацаагаар нь багасаад идэв гинэ. Тийм. Хугацаа. Тэгэхээр олон хүүхэд гаргасан хүмүүс бол орой цэвэршдэг. Яагаад гэвэл тэр хүмүүс чинь хүүхэд гаргах бүртээ 10 сар тэ бараг 1 жилийн амарч байгаа тийм амраад нөө юм ирэхгүй өндгээс амарчдаг. Тэгэхээр тэр хүний тэр хугацаанд хойшлоо. Өндгээс чи тоотой байгаа шүү дээ. Төрөхтөл тоотой байгаа шүү дээ. Дөрөх болгонд тэр чин тоон багасаад байгаа. Тоо чин дуусчвал тийм биш. Тийм учиртай байд юм бэ. Тийм. Наад чи бол айгүй reasonable сонсогч шүү тий. Тэгэхээр Томоко чи бас юм ирэхээр амар олон хоног ирдэг хүмүүс байдаг шүү дээ. Тийм. Тэ маш ихээр асгарж ирээл олон хоног. Тийм хүмүүсийг бас ингээл хойшлол. Би тэгэд эхлээд манай нэг найз Канадад очичоод хөөе энэ юу хум ирэх чинь тийм сайхан зүйл биш юм бэ. Өстө нэрэ би тэр юм хумаа ирүүлдэггүй бариулдаггүй юм зогсоогоо тариа хийхгүй юу. Би юу вэ чи ингэж болохгүй шүү дээ. Яаж ч болсон бэлээ. Тий. Зогсоомраадаг. Шууд өөрийг ингэж юм зогсоо. Тэгсэн чи харин яг тэгээд би тухайд ямар тэнийг ингээл Монголд юм шимшнээс юу гэж тэ эрүүл сайн шүү гэл тэ. Тэгээд исэн чинь ирэхгүй бол харин сайн мэн гэдэг манай найз болохоор Канада имчнэр тэгж үздэг юм байна. Ер нь дэлхийн нийтээр ингэдэг болсон юм байна л гэдээс. Ямар сонир. Гэтэл тэр чинь тэр зогсоодог чинь өөрийгөө залуу одоо тэр би юугаа авч явахгүй удаан байх гэж тэгж юм биш. Соо дэснэ. Тэгээ бид тэр дараагийн таашд амар мэдээлэл өглөө шүү. Соо дэснэ. With me. Соо дэснэ гэж гэсэн үг үү? Тийм ээ, тийм тий гэж. Ойлголоо юу гэдэг юм. Вакаримашта. Вакаримашта. Ээл гэдэг үстэй. Тэгээ бид тэр дараагийн дугаар тэр эмэгтэйчүүдийн эмчийг бас тий зурж урах гэдэг байгаа байхгүй юу? Тэр яах вэ? Тэгээд гэх мэтчлэн бид тэр чинь ийм хүн хэрэгтэй энэ хүнээс мэдээлэл авъя гэх юм гээд сансан зоргоор ингээ хүн дуудаад бас зочинтой нэвтрүүлэх хэцүү байгаа. Гүн харин бид хоёрт бол гоё юм. Бид хоёрт бол зочин бүр дүндөө. Сүултээ хүн олдохоо байна. Очилж байна. Хүн олдохгүй гэсэн хоёулаа хийн тий. Тийм. Гэхдээ та нар болохоор амар тийм заавал од мод тийм хүн урих гэдэг ах уу. Бид хоёр бол тэхгүй. Бид хоёр бол гоё мэдлэг юм мэдээлэл авах боломжит бүхий л хүнийг орно. Бид өнөөдөр би энэ маникюр, педикюр хийж байгаа охтуудаа ч оруулна. Тийм шүү дээ. Тийм. Тэгэхээр надад бол энэ 3 сая хүнээс дутхгүй. Дээрээс нь би гадаад хүн ч оруулчаа Томоко. Миний Япон хүн оруулаад Японоор хэлвэл бас гоё юм тий. Харин тэгж мэгээ. Тийм болохоор би хүмүүс нөгөө нэг одтойгоо нөгөө хүмүүсээ дууцаар хагаад хүн нь олдохгүй байгаа. Нөгөөдөл нь чи унжаалтай.
цаавгүй. Тий. Баярлал. Тийш үү яг оноо. Тэр чи яг За ингээд чи бит хоёрын нэг ноу хав мэдсүүч одоо өөрийнхөө хэлнэ үү? Үгүй нөө тий. Зэвсгийн эрдмээ би хуваалцсан. чи өөрхөн амтай анх нөгөө юутай зочинтой байсан шүү дээ манай weekly show. Тийм үү. Тийм шүү дээ. Тэгээд зочны цаг магтай байсан бохгүй. Тэгсэн чи энэ улс төрч чинь маяглаад орохгүй маяглаад тэр идэв. тусмаа орох. Тэнгүүд нь би Нам болоод зүгээр 7 хоног болгоныхоо мэдэн дээр Нам засгаа сайн, дарга цэргээ сайн. би чинь сая сүүлд бас нөгөө юу гээд Liberty Pub гэдэг нэг нэвтрүүлэгт чинь артын намаас хүн орж өгдөг манад. Тийм үү. Артын намаас үү. Тэгэнгүүт нь би ардын намд PR-аар ажилладаг амар санаа гэж залуу байдیں۔ Тэрнтэй яриад миний өгшин хамаагүй юм зочин болоод орно яана чи гоё ардын намаас л хүн авчир. Тэгсэн чи хөөрхий тэр залуу өөрөө суугаад ярьдаг болоо. Дээрээс нь хөөрхий ардын намаас хүн авчираад идэв. Чи нэрээ нэг тийм нүдэн шилээ лүү. Биш нүдэн Ямар шилхүү. нэг залуу цуг чамтай байгаад. Тий ардын намын амбассадор гэх. Чамайг туслах чи юм уу? Лаг туслах муслахтай болоод. Гэхдээ тэр хүмүүс чинь байхгүй бол гол эн чинь шийдвэр гаргаж байгаа хүмүүсээс нь асуумаар шүү дээ. Тийм. Харин чинийх онцлог нь болохоор тийм хэцүү болчихж байгаа. Харин тэгээд тийм. Ямар нэг гудамжны нэг хүн дуудснаа ярьслага авъя гэж хэлдэг ш. Юм яриач гэж хэлдэг шээс тийм. Яг хөө гэхдээ why not? Бай болохгүй гэж. Гэтэ яг ингэж нөгөө сексийн сэдвүүд дуусчлаа тий. Үгүй секси. Дуусаагүй шүү дээ. Уу яг би ингэж ерөнхийдөө би нэг Чи айгу дараад байна. Уу би үннээ л ярьж байгаа юм чи яах. Би яг миний яг үнэ тийм шүү дээ. секс ярьж болно шүү дээ. Уу би нэрнээсээ тийм шүү дээ. Би яг жинхэнэс. Чи эхнэртэй болсон чинь чи юм дарагдмал болчихоо. Манай бумаа гайгүй тий. Танаа бумаа чинь тэр хөөхөн тийм. Нэг яагаад байхгүй л харагдсан та. Тихгүй цаадах чи айгүй нээлттэй Тэр зүгээр. Би бол бумаатай нэг ярьслага Намаг хийсэн ялга шүү дээ. загинд тий. Бумаатай ярьслага хэрэгсээ. ярьслага хийхдээ бол бумаа одоо нөгөө бумаатай анх ууцхад жоох охин байсан ш Sakura Bakery дээр Тийм шүү дээ. гурван Хүүхэн болгоо ийцсэн байна уу? Тэгсэн чинь үнэхээр мундаг ээж болсон бэ. Насанд хүрсэн хүн болсон. Тэгээд амраагаас хамаагүй юм одоо намбтай болсон. Харин тэр бол үнэ. Манай бумаас бит хоёр чинь цаадах нэг комеди ирж үздэг байсан бохгүй. Тэгээд танилцсан юм. Тий тэгээд танилцсан шүү дээ. Комеди охиныгоо найрсан юм шүү дээ. Үжсэн комеди охиныгоо. Чи тэрээс хараад байсан юм уу? Гүүг би нэг Зааланд байх юм уу? гоо найзынхаа төрсөн өдөр дээр танилцсан шүү дээ. Манай нэг найз. Танилцахтаа бол тэгээд нөгөө ч болохоор комеди үзээд идэг байсан Тий, гэж байна уу? тийм байсан байлээ. Тэгэхээр чамд сайн болсон байсан юм уу? Үгүй. Сайн болоогүй байсан. Зүгээр л үздэг байсан. Тий зүгээр яг хөө миний нэг жоокнууд амар таалагч малагддаг л байсан. Юу анхан үеийн. Тэгтээ нөгөө нэг мангалч гэсэн жоок хийдэг охтуудыг сайн инээлгэж чаддаг залуучууд хөөрхөн охтууд аваас уучдаг гэх. Тэ? Хэстэ битггүй. Би ч бас эдрэтэй амьдралтай хүн шүү дээ. Чамааг чи нэг хэсэг гомооч гэж дээрээ тий. Тий би ч одоо янз бүрээр л ярьдаг. Гэхдээ яг хөөрхий би чи ихэндээ нөгөө хүний эрх мэрхийн чиглэлээр явдаг. Тэгээд нөгөө LGBT хүмүүс чинь байгуулахад бас Хөл гараа. бараг оролцсон хүн шүү дээ би ч юм. Чи ихтэй гомо лесбид тийм одоо симпати бэт юм уу? Баггүй. Тий. Гэхдээ яг хөө тэгэл хөөрхий геймээ залуучууд бичиж миччил байдгийг тэгээд би бол тоож мод. Санамсаргүй ч юм уу санаатай ч юм уу байдлаар орж мараагүй маа зү. Оруулж маруулчаагүй. Юу гэсэн? Орооч юм уу? Яа. Юу гэсэн? Орооч юм уу? Окей яг хөө зарим хүмүүс чинь нэг тийм хөөрхий түүхүүд байдаг согтуу та энэ төр гэж мэгэн. Яатсан байх. Харин сүүлдээ өөр айгүй байна. Тэр минийга санахгүй байж. Амар шууд зөө гүүгүү тийм байхгүй гэдэг. Мангар бодож суушгүй. Юу үлээч гэх шиг. Хөө зал ихтэй ч үгүй юм биш. Санаа зовж байна. Миний хөл амьдралдаа нэг ч цэвэрлэх хөөрхөн болгож штэ. Үгүй энэ охинд санаа зовж байна. Энэ юу байгаа болоо тэр дотор. Юу байна надад хэлдэ. Арслаа нэ тий. Хоол хийхээр л их арс гарлаа гэдэг шиг. Зүг. Тэгэж аах тань. Тэгэхдээ наара хин говийн борзоо. Тэг амра бумаа хоёр чи бас ялгаагүй насны зөрүүтэй штэ. Мэдхгүй. Наарагийн харин их баха.
Тийм үү? Наара чи идтий чамтай барах чадчих. Надаас жоохон Гүрчтэй ихч. Жоохон ихч хаа. Тийм. Ихч болов л гэж бодож байна. Зүгээр Нараа мэдгүй. Яг гурвных юм уу? Хүний одоо тийм нас үү? масыг одоо шууд за. хэлэх нь одоо хайш. Тэгтээ зүгээр харахад бол надаас ихч юм. Гэхдээ чамаас гэхдээ нэг ихч биш ээ. Тий, нэх бол ихч биш. Зүгээр яг нэг хоёроос ч юм уу тий. Ганц хоёрын Ганц ихч хоёр. байгаа. Яг Ер нь нөгөө бид их гурвын сургуульд дунд. орсон- Нараа бид гурвын дунд. Тий. Бид хоёрын Их дунд. сургуульд орсон он моны харахад надаас төрүүлээд орсон байдаг. Тэгж бодсон шүү. Түүнээс тэр хувь хүний байдлаар нь би бол тэгж боддог шүү. Гүг. Гэхдээ яг тийм амраа бид хоёрын дунд байгаа нараа яг. Яагаад ч Та юм одоо таны entertainment бол одоо бол хангалттай шүү дээ. Тамакос. Намайг бүр арай сунаг юм. арай шунаа Бүхэн Тий. бүх салбар Нөгөө нэг таван богд орж шүү дээ. юу ууц үзэх чанар. Нэр Тэгсэн байхгүй юу? яана. Тэгсэн гэсэн. Тэгээд бүр та арайчтэй нэрээгээд тэр шиг томоко нэрээ бүхнийг хийгээд биднэрт юм үлдээхгүй ба. Би бүр чихэлжээж арай хийж нэг юм одоо өхрийн аж хийсэн чи ахуйд нас цуг орчих юм. Украин аж ахуйд болох юм уу? өхрийн аж ахуйтай хүүхэн сүүлийн үед одоо болоод нь штэ фэйсбુક дээр. А тий. Хотоос Сар хөдөр хотоогоодох юм. Оо яа. Хэцүү юм. Чи мисс зисүүдэд шалчин болдгоо. Дандаа бизнес Тий. нь Жохон тийм гоё юм руу шарна гоцолтой өнгө үзэмжний гоё руу. Ай. За одоо фэнүүдэд нь би асуу. Дүү. таны Япон фэн гэж байна. Японоос үздэг. Японд томоко хийж Бага. байгаа юу? Цөөхөн хэдэн ахнаар байдیں۔ Оо тийм. Ай. Ахыг юу гэдэг юм? Уппа гэдэг шиг юу? Ажиши гэдэг шиг японоор юу гэдэг юм? Тийм юм байхгүй шүү Байхгүй юу? Хэлэхгүй юу? Хэлдэггүй. Тийм Тэд нар чинь тэгээ юуку? Чи юм Танай- хэлдэг юм уу? аавыг чинь тань, ээжийг чинь тань гэж ороод штэ. Ай, нутгийн ах нар биш үү? За. Нутгийн бас- ах нар юм байна. Бас нөгөө юу Монголд хий юм уу те? Утга гэснээс их сони юм болоод манайхаа сая. Явчин чи Увс аймгийн нутгийн зөвлөлөөс уцчих юм Чи гээ. чи уусын тустай хүн. Тэгсэн чи оо яасан бол гэдгсэн чи энэ жил 400 жилээ болж байгаа нэ Увс аймаг. Тэгсэн чи манай аавын аав чи Увсын цагаан хайрхны юм бохгүй. За Тэг би яаж намайг би ч одоо ингэ хоёр үеийн хувцастай дурсан баг бүр цагаан хайрхандаа ч очиж үзээгүй. Тэгсэн чи тэгж амар лаг ажилтсан. Амар алсартай нэртэй Юуны хүн хайдаг байхгүй юу тэд нар Юуны чи? зөвлөлийнх Утгаасаа. нутгийн зөвлөлийнхэнд амар лаг ажилтсан. зөө. Тэгээд чи яг Гайхсан шүү. олдчих юм уу? Гэхдээ тэгээд за гэдгсэн чи сая нэг ивент хийж байгаа тэрэн дээр яагаад өгөөч гэд итгэвчүүлэлтээр нь тусаад тийгөө л гэсэн. Овсон Би чи- аймгийн давсан сумын Би чи амар хүү байна. халахгүй 3 сум байдیں۔ Овсод угаасаа Илжгээ. хасууд байдаг шүү. Илжгээ халах гэж Тийм. ярьсан. Зөө. Чи илжгээ халах. Овсодлоо баян үлгэж халахуд байгаа шүү. Бага. Харин тийм. Оройхоо нууд тийм бас. Сонин бас. Айгуу тийм сонин. Тэгтээ ер нь ингээ хүн би ч нэг 30 мочтой одоо ингээ яг 40 гараад ирсэн чи нэрээ одоо манай өвөөгийн амьдрдаг байсан газар ямар газар үт юм болмол гэж бодд юм шүү Зөө. Сонин. За Оройн дээр за. бага Амраг аймгийн- овсангийн байсныг хинчтэй. Хүмүүс бол мэдэхгүй байх та. Энэ нууцаараа л байгаа. Гэхдээ ер нь улс төрч жоохон юунууд увсынхан жоохон сайн яваад ах шиг байна уу? Яаж ийн? Тэгэхээр чи увс болчих гээд байна уу? Гүү. Ерөөсөө тийггүй. Чи үнэн бодож факт л мэж одоо ялчгүй манай аавын Тусаа хүн. аав буюу манай өвөө цагаан харихны л хүн юм ч боддог л дээ яах вэ? Тэгэл тэнчэнээс хотод орж ирэхдээ тэнчэнээс л орж ирсэн. Тийм үү? Тэр ч одоо тэгэл яалт. Тэрнээс чи Ямар юу би- лээ 50 мянга төглөө. Юу лээ чи аль Би чи ер хотын нь нутагчин аяа. чи би бол дархийн гэр оролцоо А өгч. тийм үү? Аа Гэр тий оролцоо. хорооллоо. Тий. Тий дарихт өссөн. Тэгээд дарих баг тойрог хоёрт л ингээл миний баг нас ээлжлэл өнгөрсөн дүү. Аав ээжтэйгээ дүүтэйг авахсан жааханы зурагчин нэгтгэр хороол шиг газар авахсан зураг байсан мэт үгүй лөө. А тэр нэгдүгээр болж тэр нэг 25 дугаар цэцэрлэг гээд би 25 дугаар цэцэрлэг сурт. Хүмүүц яа. Сурдаг байсан. Энэ юу юм? Энэ юу юм? Энэ нэг ийм энэ. Наадах чи харин би сая хараад гайхлаа. Энийгээ тайлбар. Энэ ардаа
би гадаад явж чинь нөгөө энэ хумсны салонууд ийм байгаадсан бохгүй. Яадаг гэсэн чи одоо энэ хумс ингээ өрөнгүүт чи айгүйх ингээд хумсны тоос ялгардаг штэ ингээд нөгөө тэрийг шууд сорчт юм Оо байна. ямар гоё энэ Би анхудаа Монголд харж байна. Тийм ээ тий. Хүн гоё. Би чинь зүгээр ингээд гадаад явж байгаа ингээд нөгөө хумсны салон нэг юуг нь харах га тэгдий. зүгээр яаж хумс засаж байгаа Ямар сонин хобби. Америкт чи манайхан чи Монголчууд ч нэрээ Америк хумсны салон шүү шүү. дээ. Чикагод Чикагод хөлний яасан хумс уу яа? биш. Нөгөө гарны хумс ингээ язлуулж яхад ингээд харсан чи ийм байсан. Би яг хуу гарны хумсны юм сордог жижиг юмнууд бол харж ирсэн. Хөлнийх гэвэл энэ чинь аягүй гоё юм. Гэтэ энэ гадаа салууныхан иймэрхүү шинэлэг төхөөрөмж тэгээд бас юм ариун цэврийн байж Та хоёр Айгуу сайн байгаа ивент гэж байгааг айл нь хөдлөө байж. үгүй ивент итгэхгүй. Зовлоо. Чи өөртөө дөнгөж сая маяглаадсэн биз дээ. Энэ гэлгэрүүтийн өвс яадаг ингэ. Чи ариун цэврийн байдлыг дээд зэргээр хангадаг газар ахгүй юу? Оногийн байн ордог газар аахгүй юу? Тэгээ би нөө дуртай. Ер нь болол энэ аюулчлалын сэтгэл хангалуун байт. Тэгэл модүүгээд жаргаач гал олон жил крашлсных Сонио хардаа. үр дүн. Оногч. Би одоо амьдралдаа шүү дээ нүүрэндээ айгүй цөөхөн удаа тос төрөж үзсэн шүү дээ. Тийм үү би чамайг яа ч юм жоохон айлгүй гэж утсан. Нэвээ тос төрчихсэн би. Бас Тэг чи нэвээ тэгээ. гоё нэг над шиг юм нүсүүд бол байхгүй айгүй гоё шүү. Харин өстө байгаль өстө наа. Гэтэ ийм шиг Тэ л үнэн. цагаан юу хойр арьстай хүн нүсэд айгүй баг. Үгүй. Хуурай арьстай хүн чинь их тостойгоо арьстай хүн чинь Гайгүй. баг байдаг аахгүй тийм. Үгүй миний хараад бол хүн анхаарахгүй байх тусам гайгүй. Би болохоор яг тийм хүн байхгүй юу? Би анхаарчаар миний харин эсрэгээр ингээд юухан гарч мараад ингээд бүр мяараад эхэлдэг. Тэгээ би бүр усаараа л угаадаг. Бүр яг үнэ хэлдэг. Намайг болохоор хүмүүс ингээд босаал өсчөө ороод баг ингээд те ингэж боддог. Одоо би яхаа нэвтрүүл зөвлөдөл жоохон бодолт модолт хийж байгаа болохоос ер нь би тийм биш. Би ерөөсөө анхаарахгүй. Гिचэн байглаараа л энэ. Одоо нөгөө чам шиг муухай их чин ахна гэж ярьдаг болох гэдэг юм. Би яг би сүүлийн үед ингээд ерөөсөө хүн болоод өө ахын дүү гэж ярьдаг болсон юм лээ. 40 гарчингууд тийм Нөө бойка сая танад тайцд гарахад миний үеийн хүмүүс баахан суусан чинь найз гэсэн чинь үзэж байгаа хүмүүс нь амар ярмагцсан. Йоо. Найз гингүүд чиний найз биш ээ гэсэн. Монголчууд юм штэ. Дээшээ доошоо 10 нас дотор бол найзал. Тийм. Оо бүр 20 насны интервал шүү дээ тийм ч. Тийм шүү дээ. Хамаагүй шүү дээ. Гоё. Гой залуус тэгээд. Монголчууд ч ингэж харилцахад энэ хүний хин бэ те найз нь гинте, дүүн гинте, гिचэн гинте. Амар олон янзаар хэлдэг нь. Ер нь ингэж би гэж баг хэлдэггүй хүмүүс шүү дээ. Их чинь ингэж юу ёо. Тийм. Найд нэг чи. Тийм найз нь ингэж Миний хөгшөө. Тийм. Би хүмүүсийн дураа жоохон найзна гэдэг үг харин сураадах юм. Уул нь би нэг ийм Зүгээр илүү хэлмээргүй байна. Би бол ёстой мэдэхгүй тэр наац Би чи. гоё зүгээр дээрээр нь л уулна ярьдаг. Сүүлийн жоохон хүмүүсийн дураа найзна гэдэг болчиход байна. Гэхдээ Монголын бас онцлог шүү дээ. Гоё шүү дээ чи. За тэгтээ аня игээ агаа гэх үн их юм. Японд тэгдэг юм уу те? Би хитэгдгүй. Найз нэг гэж ярьдаг юм Тэгтээ уу? сан гэдлээ тэгс. Гуай гэддэг тий. Тийм. Ни тобока-сан, оно-сан, амара-сан. Аха. Сонин тий. Төөц явах тий. Найз нь миний хөгшин гэж ярьдаг юм уу? Ярдгүй. За миний хөгш яг Сул үг одоо байдгүй юм уу? А? Сул үг байдгүй юм уу? Суулог. Одоо Америк хүчиг hey what's up bro гэх. бро. Бро гэхгүй шүү дээ. Бороо гэхгүй шүү дээ. Сул үг байдгүй юм байна бүр. Тэгэхээр яг тий нэг харилцах, нэгийг харилцах нэг байгаа хгүй одоо чиний хувьд би хинбэ гэдэг юмыг аюу тодорхой олгооч хийж. Одоо эрхийн харилцаанд ордог одоо power. Тийм ээ тий. Тий. Тэр нь надад бол их юм мэддэг. Тэгээд одоо хип хоп рэпрүүд байдаг л хэлбүүд. Тэд нар юу гэдүүлэх вэ? Тэр чинь Томокосон котонялоко гэж болох юм уу? Бромро hey what's up gang man байхгүй юу? Тийм тий ангар хилдэг үг. Үгүй японоор Японоор хип хоп ёо ямар өтгөртэй японоор тий. хэлэхгүй шүү дээ. Сони Тэгээд монголоор үг юм. Японд одоо эмэгтэй хүнтэй ингээд танилцахдаа шууд очиод найз нь ингээд чамайг сонирхож чинь хоёлоо найз нь гэж үг юм байхгүй. уу шүү гэж хийж болох уу? Болох юм биш үү? Би Болдгүй. чухам Японд хүнтэй үйлдэх юм биш үү? Гэтэ амраа
Японууд ч харин бүр амар тэр сексийн тал дээр бүр Биш хөвчсөн. үгүй гэхдээ нэг шууд ирээд тэргүү гэж юу? Тийм шууд тэгж ярьдгүй шүү дээ. Одоо жишээ нь ингээд айгүй юм тойруу маягаар хэлдэг ч юм уу тийм. Японч худлаа наана нэг юм номын царилж цаана зинхэн садар тий. Тийм нөө Японч Би бас Япон хүнтэй үргэж үзээгүй ч. Би үтцсэн юм ааш. Тэгээд тэгдэг зүгээр ер нь Япон стайл тийм штий ер нь. Порно морноч амар Айгүй Япон тийм порно. юу хүмүүс жоохон дотгошоогоо тий. Ингээд шууд бүх юмаа ингэж илэрхийлэх. Яг үнэ. Соёл нь жоохон тийм шиг Тийм, байна тийм. тий. А гэхдээ мэдээж хүн дунд чи 9 шил хүмүүс байгаа шүү дээ. Харин гадагшаа хүн байх юм бол айгүй гой харагдтыг. Харин тийм. Гэхдээ бүгдээрээ тийм байхаар нөгөө замбараа гартна. Хүн ихтэй. Харин тийм. Чи Та үгүй тэгснэ. өөрөө Батгшаа нөөс эвгүй хаа. Тийм нэг суурин соёлын онцлогч юм гоё сонирхолтой. Тэгээд чи Томоко гол чигээд амраагаас нөгөө YouTube-ийнхаа тий. хөгжүүлэлтэй яриач. За, Одоо тий. чи амраа бумаг бас YouTuber болгоо ичлээ ш тий. Гүү би зүгээр өөрөө нэг сонирхолтой нэг 9 дугаар хийж гисэн тэгэл өөрөө Тэгээд чи амтанд нь оруулчихлаа ш. араагүй цатах чи арахгүй юм бэл. Гэтэ нэг хөөхөн нэг чи наад нэвтрүүлгээд хийгээч гэсэн чи жоохон айгаад л. гэтэ нэг хөөхөн нэг юуг нь би нэг санамсраг гарсан чи чаалах амар хэцүү маа гэсэн. Харин тэгсэн тий. Тий. Хөөхөн тэгээд эргэн тойрныхаа хамаг хүмүүсийг л орууллаа даа манай. Тэгээ би продюсерийн хувьд бол амра продюсер хийх юм уу гэдэггүй. Гэтэ ер нь өөрөө нэг суугийг ажиллаж байгаа тий продюсер штэ. Би тэрийг жижигчин гэж бодоод тий энийг одоо продюс хийх юм бол чи юу хийх вэ? Би бол жоохон юу л их хэрэгтэй. Нөгөө олонний анхаарал татахын тулд тийм official байдлыг ерөөсөө халах хэрэгтэй ерөөсөө. Юу юм тийш. Одоо ерөөсөө ийм official юм хүн үзэх болчих. Тэгээд нэг бол эмоц үзнэ. Эсвэл нэг тийм ийм нийгмийн одоо тогтцсон байдлаас нэг арай өөр байгаа байдлыг үзнэ. Хов бол аягүй сайн үзэж байна. Конфликт үзнэ. Ингээл юм. Эмоц үзнэ. Амар уурлал ингээл мөнгө юм бол бас хүн. Тэгэл энэ хүрээнд дотор л та хоёр аль нь байж чадах вэ гэдгийг л өөрсдөө шийдэх. Тийм л. Томоко ямар юм. Би бол тийм нөгөө угийн амьдрал дээрээ ч хаанч ярихтаа нөгөө шууд өөр ихөрөө. Янз бүрийн нөгөө дүр ихсэж чаддгүй. Abnormal байх. Тэгэхээр надад амар байдаг. Тэгэхээр энийгээдсэн тэгэж хөтлөхөөр надад хамаагүй амар. А тэрнээс би ингээд цэмбигээл сайн байна уу та. Гээл тэгэхээр надад би ингээд миний юу явагддаггүй. Яг нь тэгж үдсэн. Тэгтээ тэр нь явахгүй юм бэлээ гэж юу? Тэгтээ яг уу чадна. Тэгтээ ингээд хүний сценар те юмар ч юм уу. За одоо чи яг ингэж хэлнэ шүү. За одоо чи яг ингэж дуурай шүү. Ингэж амьсгалаа шүү гэдэх юм бол би бол стачдаггүй. Тэгэхээр би биш болоод нөгөө жоохон хайлгүй майлгүй баймаар л шүү дээ. Та нэг амар гой залуу авчиж байгаа. Харин тийм ээ. Ер нь ингээд Монголд гой залуу байх. Монголд гой залуу байхгүй. Баяр бат гэдэг залуу нөгөө хоёлаа нөгөө нэвтрүүлэгтээ асуулт хариултын нэвтрүүлэгт орсон ш сайн. Тий. Тэгсэн чинь нэг баяр бат гэд хамгийн хот тий хамгийн хот залуу хинбэ гэдэг асуулт. Тий штэ нөгөө юм химлээ нөгөө юу лээ? Фантастик штэ. Фантастикийн баяраа. Тэр чинь би нөгөө нэг залуу малыг оруулсан. Тэр ихгүй. Дуудсан чи ирээгүй. Дуудсан штэ. Тамираагаар би ягаа хэлүүлсэн штэ манай юунд ороод. Ягаад үгүй юм фантастикийн тамираа? За. Тамираг л оруулсан. Тамираг би теннис тоглодог байхгүй. Тийм тамираг оруулсан. Угаас тамираг би дараагийн үнд бодсоо. Тэгээ бид нар яг нөгөө юугаар ихтэй нөгөө юу яасан штэ Томоко тэрэлжэд ягаа. Тий. Тэгээд тэрийг уурахаар болсон аахгүй нөгөө яг зургнууд үзүүлээд аль нь таалагдж гэж яагаад тэр зурган дундаас яг би баяраг сонгосон чинь. Одоо тойр дүү штэ тэр хүмүүс чинь. Нөгөө тойр өөртөөсөө жоохон ах цаа юу. Тэгсэн мөртөө нэг амар гоо джентлмен ах юм шиг. Одоо чинь баажи ахын аавч юм. Тий. Амар гой залуу шүү дээ. Мангар джентлмен аюу. Тийм цэвэрхэн, царайлаг тий. Ийм шүү дээ. Цаадах маадах чинь яг тиймэрхүү. Гэхдээ заавал тий. бүгд байх албагүй шүү дээ. Тиймэрхүү гой залуучууд оруулаад та хоёр ч гэсэн бас гоё шүү дээ. Ингээд гоё. Томоко гэхдээ нэг хүсээд байлаа чи. Хэний хүсээд байлаа гэж юу гэсэн. Тэмүүхэн биз дээ. Тэмүүл нөгөө баахан нөгөө комедийн тэмүүл найз охиныхоо күрдгийг найз охиндоо юу гэлээ.
Тэмүүлэн яриад тийм. Тэмүүлэн Зүгээр одоо бүрийцэн авч. Үгүй би Хат крашсан гэж гоо ийм баггүй юу. За жишээ нь те. Ай сандраад байгаа юм уу? Биш ээ. Би тайлбарлаа Би яриад тийм та. За За Тэмүүлэн тий залуу хөөрхөн те. Залуу хөөрхөн залуу байгаа байхгүй юу? Тэрнтэй нөгөө юу яа гэж бодохоор амар залхуу хүрээд ийна гэдэг яриан дээр ашигласан шүү дээ, санаж байна уу? Бас юм салонд сууж байгаад гуруулаа. Тий. Гэрлээ унтраах юм уу яах юм те? Гэх мэтлэн бод Томоко чи секс ихтэй гэрлээ унтраах юм уу яах? Биш ээ. Чи өөрөөсөө маш олон залуу дүү олон дүү залуутай секс хийхээр болох юм бол чи гэрлээ унтраах уу гэртэйгээ хийх үү гэсэн чи. Эхлээд юу хийх юм бэ гэд та хоёр асуугаад би гэрлээ унтраан гэсэн баггүй юу? Тийм. Гэрлээ унтраан гэсэн тэр гэхдээ манай Тэмүүлэн өстө муухай гүтгүүлсэн шүү. Тэр бол гүтгэлэг байсан шүү. Үгүй шүү дээ өөрхийн амьтаа. Тэр бол амар ойлгомжтой байсан шүү. Тийм балаа юм шиг тэр. Тийм инээдэнтэй юм яриад. Гэтэ яг манай охид бас жоохон шартай байна л да. Би тэгтээ нэг ийм ажигласан шүү манайхаа. Энэ юу болсон бэ гэхээр Тэмүүлэн гэдэг комедиан залуу таньж байгаа мэдж байгаа хөө. хүмүүс мэдж байгаа бол тийм юм болцсон. За. Тэр яг юм бол баг нэвтрүүлгэж хаагсан. Тийм ээ. Тэгээд Тэмүүлэнгээ уриал ярьчих. Тийм чи яасан гинэ. Би мартчихлаа. Яа. Энэ өргөө дүүч гарч. Ийм билээ манайхаа. Ер нь манай штэ тий ингээд одоо ингээд хосын харилцаанд байгаа залуучууд нь ч тэр гүнс тэр жоохон токсик. Тийм. Манай нийгэм чи өөрөө жоохон тийм psychologically жоохон юм хүн нийгэм шиг үлэн штэ би ингээд одоо бодоод тахад зөвхөн эмгтэй ч гэлгүй ирчүүд ч гэсэн амар токсик штэ амар хармаартай тэгэл ер нь л эвгүй штэ манай залуучууд хүүхнүүд ч гэсэн ялгаа ингээл ер нь л айгүй токсик юм. Тэгэхээр би бол зүгээр ингээд нийгмийн нөгөө сэтгэл зүйн эрүүл мэндэд айгүй анхаармаар юмшсан. Нүсийг сав болчихсон тийм. Бид дээрээ харьцаа токсик энэ төргээд тийм байх ёстой юм шиг ярьдсан гэдэг шүү дээ. Бас үг даахаа болцсон аль. Завтай юм шүү. Тийм Үгүй сэтгэл зүйн эрүүл мэнд айгүй чухлаа. Яг гоо завтай байж болно шүү дээ. Тэгээ эрүүл завтай юм. Үгүй завтай болгон тэгэл солиороод юм. Тийм шүү дээ. Зодтой болно. Тийм. Гэтэ Монгол дөрвөн хүн Би тэрийг яаж ойлгосон? Би өөр дөрөө ойлгосон байхгүй. Чи эхэндээ бас хэцүү байсан уу? Би ер нь бас нэг тийм жоохон юм л. Жоохон токсик маяг юм. Би бол өөрийгөө тэгж үзсэн. Тэгээ би өөрийгөө задлан шинжлэхгүй юу. Тэгээ би чинь сэтгэл зүйчд явлаа. Тэгээ өөрийгөө ойлголоо. Тийм. Үгүй нэвтрүүлгээс өмнө би чинь бүр амар дээр үзэн чинь 4-5 жил өмнө. Тэгтээ сайн байна штэ. Чи тэгэж өөрөө өөртөө бас бас ажиллах гэж. яагаад би ийм болсноо ойлгож авлаа. Тэр чинь амар чухал юм дээ. Яг би бол энийг бол шууд ингээд тэртээ ингээд нэгэнтэй л ийм асуудалтай хүмүүс насан туршдаа л даван туулагч байна. Гэхдээ яахлаарэ яадаг вэ гэдгээ өөрөө сайн мэдэж авах чинь амар чухал юм. Би тэгээд эссэн шүү дээ. Би Тэгтээ бас чи ингээд ингэсэн жоохон юм удаан байна. ганцаараа байсан. Тэ? Тэгсэн шүү дээ. Тийм бас хүнд нөлөөлт юм шиг байна тий. Улам л жил иргэсэн л хүн удаан ганцаараа байвал бас хэцүү дээ л гэдэг. Тэгэхээр ер нь юу чи ганцаард л гэдэг чинь бас өвчин байж магадгүй шүү тий. Сүүлд нь ганцаараа өсөр нөгөө чи Жожиг болоо тий. нэг эвгүй. Манай миний үе Япон найзууд юм бүр хүнтэй байж чадахгүй юм сондоо. Юу яаж чадахгүй? Хүнтэй байж чадахгүй. Харин тий. Харин Японы нийгэм бол бүр хэцүү ах уу. олон жил сингл явсан хүмүүс чинь ингээд нөгөө жоох юм уцаартай болчтой юм л ингээд хат байгаад ингээд нөгөө хүнээ харахад нэг л болж өгөхгүй санагдаад. Үгүй чи наадах юм хичээлтэй чи гэж ингээл тий. Төвхтөө санагдаад. Тэгээд бас насны ялгаа бас ер нь нөлөөлдөг. Гайгүй одоо нэг 40 гарсан бол бас нэг гайгүй бах тий. Үеийнхэн хоёр бол бас учиртай байхгүй юу? Тийм. Нэг нэгийг ойлгоод байна. За жоохон. Гэтэ танаа бумаа сайн байна уу? Сагөө бүр юу гэж чи би бүр Дээдийн заяа баяс. дээгүүр Баясан ч бүр баярлж амьдраа. За тэгтээ ингэж бумаа битээ. Тий. Байхгүй орн магтсанд бумаа битээ. Хүн ч муулдаг байтал бид нар магтдаг. Ийм л сайхан үсээ. хүн муулахсгүй шүү дээ манайхаа. Муулахаар сайн. Тэр тасна эмгтэн хүн муулахаар эмгтэн хүний тэр гоё ажиглалын гормон бүр ингээд ингэдэг хэвгүй юу?
Би бол өстө хүн өстө сайн болдог тий. Бид дээр хүн моолж аягүй дуртай. Харин. Амаасан бид төр нийлээ. Хүн уулаа. Гоё болоо. Хоёр сэтгэл ханамжтай хоёр юм гараа яа. Хаппи болоо. Би бүр Иргэн тойрныхоо бүх хүмүүсийг сайхан муулж аваад за гоё болчихлоо. тий амраатаа ууцах гоё юм нь хүн моол. Хов бацах дээр ч гэсэн хоёуг сайн бадсан шүү дээ. Тэр чинь гоё шүү дээ. Бас нэг Тэр чинь гоё. айгу том хов бадснаа тий дандаа улс төрийн хов моо. Намайг тагнуул гэж барьж өгөхгүй дээ нууд. Чөөр хамт явчих та амраа. Гэхдээ улс төрийн хов ч өөр жижиг гэн шүү дээ тий. Өсвөрийн наарамаа. Үсрэт наа. Наараа улс төрийг хайр наараагаар хард юм аа. Юу лайм аа гэдэг үг шүү болчихоо. Асар. Гэтэ Гэхдээ томокос энэ чинь бас дараагаа бас өмөрнөө. өмөрдөг яах вэ найз юм чинь. Гэтэ наараа яа гэтэ ганц би найзыг ойлгохгүй юм яагаад гişүн болмоор. Чамайг бас штэ. Бас Оо би чи угаасаа олон жил улс төр ярьж байгаа. Тэгээд улс төрийн чинь Чи нэрийг гişүн болох гэдэг хөрхи яваад ирлээ шүү дээ. нам чинь бүртгэгдсэн үү? Бүртгэгдээгүй, бүртгэхгүй юм шиг. Юу гэдэг нэртэй нам байсан юм? Либертар нам гэдэг. Яагаад бүртгэхгүй байна? Одоо л бүртгэхгүй байгаа шүү дээ. Гэхдээ тэгээд биднэрт ч асуудал байгаах нөгөө хүмүүст ч бас асуудал аль алинд нь л асуудал. Чи тэгтээ яг улс төрлөө хараад өөрийгөө тэг дийлэн ялна өөрчилчихнэ гэж бодоод байгаа юм уу? Хүү штэ Хүү би. штэ. Үгүй жишээлбэл манайхаа ийм байгаад байгаа юм. За би нэг гişүн болох албач. Би ер нь нэг ийм бодолтой байгаад тийм. Ер нь одоо энэ би нэг үзэл санаа тарааж штэ. А энэ үзэл санааг тарах хамгийн гоё мөччин тэр хурлын сонгуул штэ. Гэтэ тэргүй бид нар шиг мөнгөгүй хүмүүс гарахгүй тэр бол амар ойлгомжтой. Ингээд та нар угаасаа сонгуул харж байгаа штэ. А гэхдээ тэр дунд чинь бас ингээд нөгөө үзэл санаагаа явуулж явах хэрэгтэй байхгүй тэр юм чинь. Түүнээс биш одоо бид нар хардад бүр гараад улаан нүцгэн гарууд байгаа шүү дээ. Тэгээд 100 саяг ч гаргаж чадахгүй. Тэгэхэд чинь нэг тойрог дээр за одоо баг минимумда тэр бом тий. Тэгээд ер нь сая чинь баг хамгийн өндөр юг яасан чинь 6 тэр бом зарцуулсан юм шүү дээ. Амар тойргууд дээр гих мэт чинь. Тэгэхээр тэрийг бол амар сайн ойлгож байгаа. Хүлээлтээ би хамгийн доогоор ойлгож байгаа. Гэхдээ би чинь бас нэг бодлоо өнө үзэл санаа ярьдаг хүн чинь нөгөө үзэл санаагаа бас түгээчмэр л шүү дээ. Тийм үү? Тэгэхээр чи одоо Хөрхөн тэгэл мөнгөгүй сонгол. чиний тэгээд орлогын хөлсөл чи юу юм? YouTube л юм уу? Чи YouTube байгаа баартай шүү дээ би ч үгүй. Оо нэрээ баар. Араа ажиллуулж байгаа. Оо бас бус юм байна уу бензин. Хөрхөн амтан бас нөгөө муу комедигоо хийгээд Хүүрхийн хөтлөлт гэж мөтлөө хийгээд хэзээ суулчихна нөхөр. Тийм штэ. Шинэ жилээр чинь би чинь баг 10 тийм 3 сая 500 500 3 сая шүү. 3 саяараа нэг 10 хэдэн шинэ жил бадчихгууд чинь 1 сарын тайланд мөнгө гараад ирчих. Яа тийм юмсан. Тэгэхээр чи гоё. Аяллаа мөнгө төгрөгөө тэгэл олцдог болох юмсан. Тэгээ би ч одоо сүүлийн баг 6 жил байна уу? Дагуулдаг. Тайланд Очоод нэг сар байнгаар очоод тэгэж тий. тийм байнгаар тэгэж харагдсан. Гэтэ татвараа төлдөг юм байгаа. Өч чи угаасаа байгууллагууд бүгд одоо нөгөө нөөц Юмаа шууд татал авчдаг. юу байгаа шивүүлж иж авна шүү дээ. Би чинь сая энэ жил 4 сая төгрөгийн хүн амын орлогын албан төр яг нөгөө юугаар төлсөн 1-2 төлж байгаа шүү дээ. 400 сая. Айст шууд мөнгө 4 сая гэж чинь. Тийм ээ тий. Үгүй яа. 400 саяг олсон. Ош чи айгу ядуу байсан те нөгөө пабны Яагаад ингэ болчихж байгаа юм. яа Чи амар ядуу ядуу байсан те. Гэтэ юу юм бэ наа. Хүн дидэлэр. Хинч би Юу юм бэ? 10% татвар төлсөн бол арайч 400 сая биш баха. Би ч одоо машин авч чадахгүй яваад байгаа шүү дээ. Аа одоо буцсан. Орлогоо хасцааж. Наа чи татврын баригдах. 1% юм байна уу? мэдгүй тэгээд зарцуулаад байгаа байхгүй нэг юм хийгээд те. Барьж авахгүй байгаа юм. Тэгээд энэ тий. Урсгаад байгаа. Эсвэл амар үрлэгэн байгаа юм бол. Чи жоохон орлогын зарлагын үедээ хааж мах ном шүү. Гэтэ нэрээ пабны чад бол айгу хэцүү юм байсан шүү Тийм шүү дээ. дээ. Одоо намайг гоё сартаа ютубер 40 сая төгрөг Тий. Ютубер YouTube ч амар. Юу нэш миний нийт орлогын бараг 50% дангаар YouTube байгаа шүү. Бараг л.
Гэхдээ нэрээ тийм биш дээ одоо бодлоо ингээд ютубер чи ингээд мөнгө орж иж байгаа. Тийм. Тэр чинь л баг 400 сая. 400 хангалттай. Харин тэгээ шүү дээ. Тийм. Тэг чиний өмнөөс амар тооцоогаагаад ямс надад Гэтэ үнэхээр YouTube юм сошиалаар мөнгө олоод бүр тэр тусмаа гадныхан бүр маш их өсөлт те. Тэр ингээл ерөөсөө л янз бүрийн хийгээл тэр сошиалаар л мөнгө олоод байгаа. Манай Монгол хүртэл бүр нэг жоохон охин хүртэл байд юм шүү дээ. Мундаг. А тийм те. Ойлоо ярьчихсан те. нөгөө би яг удаа Тэгэхээр та хоёр яг тогтмол хийх юм бол Тийм над ээ. шиг болох боломжтой шүү. Бид тэр биш үү яг үеийн те одоо бид тэрийн үеийн эмэгтэйчүүд төрүүлж од болох ёстой байхгүй юу? Тийм Зөв тийм. биз дээ. Тийм шүү дээ. Тийм байхгүй юу? Бид тэрийн үеийн эмэгтэйчүүдэд хамгийн түрүүнд од болох ёстой. Тэд нар түгээж өгнө гэсэн. ойлоо юу? Тий. Тий. Аа. Тийм. Нөгөө сегментээ яриад байна манай. Сегментээ. Аа. Тэрийг мартчихаар явахгүй болчихно. Тий. Сегментээ сонгох гэж байна. Тэгээ яаж мартсан? Үгүй мартаагүй л те. Ер нь гэлтэй тэд нар Харин хүмүүс тийм ер нь тийм За миний үеийн хүмүүсээ эмэгтэй хүмүүстэй уламж жаргалыг те одоо хуваалцаж явдаг та бүхэнд хайртай шүү. Гэхдээ хараа нэг юм сони байгаа байхгүй юу? Бидний үеийнхэн үзэж харах дуртай мөртлөө лайк, subscribe тавьдаггүй. Тэгээд одоо Тэгээ манайхаа юундаа нэг юм ийм бил яг баар одоо уудаг миний байхгүй шиг юу? одоо улс төрийн ийм шоу хийж байгаа шүү дээ. Энэ нөгөө нэг ийм commercial орлого амар чухал юм лээ. Тэр юу нь чухал вэ гэхээр улс төрчдөд нөгөө худалдагдахгүй байхад амар чухал нөлөө үзүүлэх юм. Одоо ингээд өдөрт чи ингээд мөнгө оройл хүрээдэр шүү дээ. Ингээд өг тэгээд тэрэнд чи үгүй гэж хэлэхэд бол өөрөө санхүүгийн үед айгүй Үлэн биш байх хэрэгтэй. тийм байх хэрэгтэй юм биш шүү. Тэгэхгүй бол өөрхий тэгээд хүүхэд нь өсвөлэн байхад яах юм бэ? Тэгээ томоко дээр нэг алахгүй чсэн үлэн биш л дээ. Тий. Тий. Манай нэвтрүүлэг ядууч гэсэн. Угаасаа надаас арайгаад орж ирсэн. Та угаасаа бизнестэй, та бизнестэй. Та хоёр ч одоо нэг тийм юу байгаад Тэгтэл төрлийн хүмүүс. баян болмоор. Би Сошиал баян болмоор. баян болохоос илүү од олмоор шүү дээ. Томокогоо од алганаа. Эготой ямар Тийм шүү юм тий. Мэдгээ би юу Би энийгээ яах вэ манайхаа ийшээ Би юу буцаад хийчихв. хийхгүй. нэг яах вэ? Тэгэхээр Бүр аваад тавьчих. тий яг нөгөө Миний хөл айгу муухай харагдаж байгаа юм. реклам сайн авах хэрэгтэй хөөе. Юм уу? Реклам сайн авахгүй бол одоо нөгөө ус төрчид ирээд тий та хоёртой зэрэгцээ суудчоо гэхэд чи одоо тий Үгүй гэж хэлж чадахгүй. тий. Гэхдээ тэгтээ би бол зүгээр ингэж бодож нэг сонгуул болоогүй байхад бол нэг ус төрч авчираад нэг яриулж Гүг би үзэхгүй бас бодсон шүү дээ. Тэр сонимж би угаасаа бодсон байгаа шүү дээ. Тэгээд тийм хүн оруулахыг тэгтээ чөлөөтэй гоё яг бие барьж худлаа ус төрчөөд ахгүй чөлөөтэй хүн би оруулахыг бодоод байгаа байхгүй. Тиймэрхүү хүмүүс. Тэгтээ би бол заримдаа боддоо шүү дээ. Ягаад ингэж мөнгө өгье гэхээр яа тийм мөнгөний авчингуудлаа шууд өөр ярьчих болдгоо юм. Тэгэхээр зодуулах уу? Тий мөнгө өгд юм уу төрчид. Өгөхгүй. Чамд бол үгүй гэж зөндөө хүмүүс ирэх юм биш үү тий. Гүг хүмүүс мөнгө аваад одоо энэ янз бүрийн хүмүүс ч мөнгө аваад янз бүр болчоод эхнээс орондоо ороод гараал энэ сэтгүүлчдсэн байж л шээ. Гэхдээ тэгвэл ч бид нар мөнгө авлаа гэхэд шоронд орохгүй шүү дээ. Болно тий. Тий таард бол. Гүг бид нар авахгүй харин тэгэхээр мөнгөний авчаад тэр хүний ярь гэсэн юм ярихгүй гэж болно шүү. Энэ чинь ёс зүй ёс суртахууны үед болохгүй болчиход байгаа юм байна. Тийм л зүгээр би зүгээр бодсон чинь Гэхдээ чи бол айгүй бол тийм би чадсан юм ээ. би чадах хаа. Тийм мөнгө аваад байсан. Үгүй шүү дээ сочаар. Ян дундуур тэнэгтэй тий. Юу Юу та. Хий чи мөнгө өгөхгүй шүү дээ хин чи. Ярьсныхаа дараа за 50% авъя гэчихэл да. Зүгт цостор. За мэд. Би бол тэгж бодсон сүултээ. Ингээд одоо энэ амар зодоо модон ингээд амар ядаргаатай зөв бүр үнэхээр ядаргаа зөв. Тэгээ би зүгээр харадгүй зүгээр гоё дижигээ гээл комедигоо яриад те. Ингээл явж исэн гоё хүний амьд гоё. Чи тэгтээ хэр зодтолтой. Зодтолж чадах уу? Жинхэнэ зодоо нь физикал юугаараа. би ч нэг амар зодтолддог шүү дээ. Тийм зодоо. Чам дээр ингээл хүмүүс ирэл зодтолтгол ирэл чи яах вэ? Би ч нэг зодтолсон чинь торгуулад тэгэнгүүтээ шууд дараа нь зодтолтож болохгүй мэн гингүүтээ сүүлд зодуулаад Өөрөө мөнгө аваад. тэгээд үгүй зодсон үнэ цагдаад авч төгсөн чинь нөгөө хүний чи хэргийг шууд хаагаад шүү дээ. Дугуйтай явж хатаа. Үгүй биш. Энийг дуугүй. Би одоо юм юутай цамцтай заяа. Ганцхан юм. Масктай.
нэг нөхөр юус ямар ч үгийн дөрөв гүүжрээ шууд тас. А тийм үү. Тэгэнгүүт нь би шууд нөгөө нөхөр чинь бүснээс нь бариад тэгээд нөгөө хүн чинь ядраа шүү дээ үргэлж өсрөл хүн чинь 3 минут яг ирчтэй зодтолтой шүү дээ. Тэгээ ядраад тэгээ нөгөө хажууд байсан хүмүүс чинь боловж тэгэнгүүтээ би ингэж барьсараад хагдаад тэр авчид өгсөн чинь авчид хэрэг нэ. Тэгэнгүүт нь би хэл амтан болохоор прокурорт гомдол гаргаад тэгсэн чинь дахиж хэргийн сэргээгээд тэгээд тэр хүн 100 мянгаар торгосон. Тэгэхдээ тэр 100 мянгаар торгохын тэр нь уус авчдаг тий. Тийм. Тэр айгуу сонин тий. Уус хаждаг юу ч хохироогүй би зүгээр ингэж бодсон. Ой 100 мянгат бол хүн зодож болох юм байна да гэж. Тийм. Харин тийм. Тэ сонин багц. Тэгэхдээ 100 мянган уус авчдаг би тэрийг ерөөсөй ойлгохгүй юу. Амар гомдож бомдол байсан. Тэ бүр надад юу ч өгөхгүй. Тийм. Хохирч байгаа хүн хохирлгүй болохгүй. Тий, тэгэхээр хүн Ер нь- цагдаа ч өгөх шаардлага сонирхолтой Хөл шүүхийн системийн хамгийн гол юм чинь хохирогчийг л хохирлгүй болох хэрэгтэй болохоос биш. Тийм биз дээ. тэгэхэд чи солонгост айгүй амар. Ерөөсөө тэгэл тэр нөгөө хүмүүсийн шууд сэгсэдэлэн торгоол тэр чин тэнгуүл сэтгэл санааны охир юу гэдэг баах юм гаргаж ирдэг. Эмо хүмүүс солонгосод чи. Амар сонь. Тэгээд тийм одоо торгон барин Би ч нөгөө жоохон зоригтой болохоор тэгээд ер нь их зоддуулахаас ч айдгүй. Тэнэг зөрөгтэй гэж жоохон зөрөгтэй ш. Тэнэг зөрөгт. Монгол юу шууд хах тэнэг юу зөрөгт. шууд зодтолтол ямар ч хинтэй ч хамаагүй шууд зод. Томоко чи зодтолтож чадах уу? би юу Үзнэ үү? Үгүй баха. Чадах уу ер нь төсөөлж үзнэ үү? зодтолтож юу? Би ихтэй за яж да. Сайн нэг ингэж гудамжинд явж исэн чинь нэг игчтэй зурсан. Нөгөө амар хэлсэн гэж. Яг зүрхтөө над руу харахгүйгээр би ч мо писта цагаад зайлаач гэсэн бохгүй юу ингээд. А бүр цагаач гэсэн. Тийм. Тийм удаа ямар ч сан зодтолтгүй ч гэсэн тий энэ өстө ингэж болохгүй шүү гэж хэлэхгүй болохгүй гэж бодоод барьж аваад шахаад жахан загидсан шүү дээ. Шахаад жоохон зэгдсэн шүү дээ гэдэг хөр. Тэгэхээр юу гэж яах юм? Юу гэж юм? Гэхдээ ер нь ингээд хараасаар агаад салцсан. Хараасаар байгаа. Би бол таны хүүхдээс Та ч нөгөө ресизэнд үрцсэн шүү дээ. Тийм. Би таны хүүхдээс юм бол үнэхээр ичим байна уу энэ гэд хэлсэн байхгүй юу? Хэлсэн ч гэсэн би мо писта зайл өөр юм хэлж чадахгүй. Амар юм. Тийм. Чамайг хараад их бухимдаад идэх юм бах та тий. Яг тийм. Тийм тэгээд би надад тийм хүмүүс таарж байгаа. Ихтэй нөгөө тийм осож мамаг ч зүгээр гудамжинд явж чаддаг. Тэр нь яагаад чимэг болсон бэ? Тэстэ мэдгүй. Байгаа болов уу? Хувийн амьдралыг одоо ярих нь. Тэр яагаад Гүрэн харахад хөргөн жоохон ууцсан. тэмээ үрх яст өрөвтмөд Амар ганцаараа зодчтой мэлээ шүү дээ тий. Болгоомжтой явахгүй. Японд одоо гудамжинд хүнийг зодвол яах вэ? Бас овоо хэд сарын ял аав шүү дээ. Тэхүү. Аав наа. Тий. шалгансууд л нөгөө нэг цохиулангууд л амар их мөнгө авдаг. Тэгэд хэн хэрүүл үтсэн хамаагүй. Хэн төрүүлж гам үрсэн тохир юу ял авдаг. Нэг бол мөнгө төлдөг болохоор нүүдэлчээсээ ингээл хэрэлдэв. Тий. Ингээл нөгөө За тийм үү. чи намайг цогцооч чи тэ яахаа ингээл зөвөр ингээл өгдөг нөө цохиултаа. Цохол юм бол бөөм. Манай монголчууд чи итэн оны гудамжинд алдсан шүү дээ. Гэтэ хоорондоо л тас гэх хүмүүс чи Монголчууд би бүр яг энэ нөгөө юун дээр 4 замын уулзуудтай бүр ингээд чатпад гэж нүүр мүрийн ягаал 10 залуучууд ингээд золтой бүр солонгочууд бүр шок нараад гайхаад ингэсэн чинь би гайхгүй нөгөө нэг мап завдаг кинон дээр гардаг шиг зодж байгаа юм болов уу гэсэн чинь манай монголчууд Гэхдээ хоорондоо намайг анх Монголд ирэхэд чинь 5 дахь хагасаа одоо 5 дахь хагас сайн болгоно 5 дахь өдөр болгоно гэд тийм диско бар чи дандаа энд тийм зодон болчтой тийм байха болчихсон. Гой метро амар өстэй. Метро чи ерөөсө орой болгон тэр нэг лаунж хэсэг ингээд баг UFC-ийн юм шиг. метро хаана нэ юу вэ? Энэ нөө Чингисийн доотлолт байсан. Тий. Амар зодтолдог гэсэн. Гооч бол ер нь зөвхөн л амар зодтолдог гэсэн. Эмэгтэйчүүд нүртэл зодтолдог шүү дээ.
Ямар зодтолдог. Бүр гудлуудтай тий. Одоо бол мэдгүй бааранд бараг зодон болд юм уу би бол. Болохгүй. Яг нэг залуучууд нэг хоорондоо нэг нэг зууралцж байгаа Хоорондоо л нэг бахан ноцолт багт тий. зууралцж байгаа болохоос тэр чад пад гэж амар зод. Амар тийм халуун цустай ингээд Тэгээд тэр үед нэг тэгэж амар цагтаа сэргийлэхэд өгөө тэгдгүү эсэж. тэгдүү хүн өгөхгүй бол ирэхгүй байгаа. Тэгэл өглөө ингээд явчих. Оо хамар углаа ийцэн байл. Тий. Түлтэй штэ энэ төр гэ тий яваад үздэг. Би бүр нөгөө таягтай хүн босо таягаараа ингээд бүр зодтож байгааг нь харсан штэ. Солонгос ямар Тань сайн тэгээд амар санагддаг юм Монголд амьдрал. А? Би хаана ирчих гэж бодов юм уу? Үгүй. А би ингэж бодсон байхгүй яа. наа чи угс урднаас Монгол гэсэн. Өөрөө амар агсан Монгол гэсэн баг. Тэгээ одоо ямар ч арих уудгүй. Би бүр ингэж бодсон байхгүй. Энэ хүн ийм натур байж болох юм байна гэж бодсон. Ямар гоё байгалаараа яа. Ямар ба. Тийм залуучууд тэр үед тийм байсан. Гэхдээ монголчууд чинь өөрчлөгдөхэд бас айгүй хурдаг тий. Тийм одоо тийм байгаагүй юм шиг амьдарч шít. Монголчууд ч нөгөө бас айгу нэрлэхүү ичимхий хүмүүс ч яг цагаад талахаар тэнгуэл одоо л ичиж мичдэг бас зам маань байгаа хөө. Солонгос ч нэг хэсэг чинь бүр нэг хэсэгч байх уу нэг тийм юм байсан гэсэн штэ нөгөө нохоо Монгол хүмүүс нохоо хоёрыг орохыг хориглоно гэд. Бар ресторануудад нь За арайч нохоо мохоо биш хөө. Үгүй тий нохоо Монгол хүн л гэсэн. нохоо нөгөө нохоо та солонгосууд нөгөө хоолны газар орчдөг. Нохоонд амар ээлтэл юм шүү дээ. Хоолны газар оруулахгүй. Хоолны газар оруулахгүй гэд. Тийм штэ. Монгол иддээ штэ. Ямар. Тэгсэн чинь нэг удаа баг Монгол хүүхнүүд орсон чинь оруулахгүй байсан гинэ. Тэг хахад яагаад гэсэн чинь энэ бичиг уншгээд юу яриад байгаа юм яагаад ингэж байгаа юм гэсэн чинь Монгол хүн манай эзнийг зодцсон гэсэн гинэ. Бид нар эмгхтэй штэ гэсэн чинь тэр эмгхтэй байсан. Оноос зодтдггүй үстэй хүн зодчихсон уу? Би би зодтож байгаагүй зодтдггүй би ер нь тийм нас жоо холуур. Тэгтээ би бодсон. Зүг чадах юм бэл. Тий одоо миний яг юун дээр би анзаарсан гэсэн чинь үгүй юун дээр би анзаарсан гэсэн чинь үр хүүхдэд хамгаалахад би ойлгосон. Яг нөгөө юун дээр гэдгээсээ би шалтгаад миний зодоо хийж чадах юм байна гэж бодсон. Үр хүүхдээ манай нэг хүүхдийг лифтэнд яг сууж исэн чинь нэг залуу амруу ингэчтэй ившээсэн чинь тоглоод оо. Тийм тоглож гин гэсэн. нөгөө дээр үед чинь нөгөө яг бид нар нөгөө тэгдэг гэсэн чинь жоохон бахад тэгсэн чинь нөгөө маань би чинь одоо танихгүй нэг тэг чи амар тэмэг үсттэй гэсэн чинь манай охин гэл үйлцсэн би чи яасан бэ гэсэн чинь энэ ах миний авруу ингээ гараа ингээ хийгээ авцсан гэсэн чинь би бүр чи одоо ямар өвчтэй хоггүй гэсэн чинь тэгэл би бүр ягаад ч өөрийгөө ч бүр ойлгоогүй миний бүр амар уур хүрэл миний охин руу ингээ халтж шít нэг усандаа тэгсэн чинь нөгөөтг чинь би зүгээр тоглосон шít Зодчих юм уу? тэгэхээр би өшгөлөө айсан доогуура чи ямар балиар муухай амтан бэ чи хөшин хар юм жоохон охиныг амруунд гараагээд чи ямар балиар гаж өвчтэй хог нөөч би зүгээр тоглосон Би нөгөө ойлгоод ажиллаж байгаа нэг ийм кейс гараад нөгөө нэг эрэгтэй хүүхдийг нөгөө тамхилах гэж яддаг шүү дээ. Тэг нөгөө яг манай ойлгоод ажилладаг нэг ах л хөрх юмтай. тийм нөгөө балиар тамхилъя гээл Тийм нэг нөгөө гадаад экспорт мэднэ тийм хүүхдийн ингээд гэл ингэсэн юм байл та. Тэгэл тэр шууд ажилласан. тийм шүү дээ тэр чи шууд Педофил байна гэж. аа Чи манад чинь тэр чинь зүгээр хэвийн үзэгдэл шүү дээ. Уг нь ингээд эрэгтэй хүүхдийг тийм нааша тамхилъя гээл тий тийм тамхилна гэдэг чинь. Одоо ч баг хүн тамхилахаа болж байгаа шүү. одоо тийх тамхилъя болж байгаа Орон нутаг мөтгөр байдаг Байгаа. Хотод бол ер нь тамхилдаг хүмүүс байгаа. Видео харсан шүү дээ нэг аав нэг хоёр ихэр хүүхэд юм ингээд тамхилыг ингэж байгаа байхгүй юу? Гэсэн чи дөнгөж хөөлд орж байгаа нэг ойтой ч юм уу 2 настай хүүхэд үүдээс аавыгаа бас тэгж байгаа байхгүй юу? Тэгсэн чи аав том хүнийг хизэж тэгдэггүй. Гэтэ бас юм шүү. Хуучин чинь тэгэд одоо хөдөө өнтер бас гайгүй болсон байлгүй дээ нөө хүүхдийн юуг нь эрхтнийг гаргачаад яваад идэг штэ. Өмд өмсүүлдэггүй. А тэр бол гайгүй үстэй. Тэр чинь зүгээр үстэй. Үгүй одоо тэгтээ бас хэрвээ юу тийм байх юм бол бас хүмүүс дургуутдаг болсон штэ. Тийм үү? Тийм тэр тусмаад нөгөө саун бассейн төртөл нөгөө ээж нь хүүгээ авч ордог штэ. Тэр дургуутдаг болсон. Тийм үү? Тийм. Яагаад гэвэл энэ хүүхэд чинь ингээд бахан шалдан эмэгтэйчүүд дээр орж ирээд ямар сэтгүүтэй болчих юм бэлээ. Бид нар ч нэг
эрэгтэй жоох хүүхэд байж байхад бид нар ингээд нэг хамгийн мавнжуулчаа явмааргүй гэж юм уу. хүүхдээ хажууд нүцгэн байх уу? Тэр чинь. Тэгээд Одоо чинь манай хүүхд мөхт бол ингээд божгоо гаргаад ингээд гэр мэртэй эрэг мэргээр явдаг шүү одоо дээ. надад чи Болиулж гадаадд хүртэл юу дургуутсаж байгаа юм бэлээ. Тайландууд бол айгүй хөрхөн өхөөрт ч хүлээж авч л ингээд манай хүүхд ингээд чармаа нүцгэн ингээд талаа нэг юм бас гаднаас тийм юу орж ирсэнсэх Монголын тухай хүүхдээ тэгээд ингээд. Гэхдээ ер нь Аз нийтээр Японд ч гэсэн хүүхэд шалтаа явахад хин ч юу ч боддгоо байсан чи наад одоо хүүхдийг те хувцас мөсөх ёстой гэдэг чинь барууны үзэл бодсон шүү дээ тийм үстэй. Тийм хятад ч гэсэн нөгөө бүкс гаргаад. Хятадууд бас нөгөө бүкс юуг нь гаргадаг юм байсныг нь хятадын төр засгаас хүртэл анхааруулсан юм бэл. Хүүхдээ тэгж годамжаар авч явахгүй гэдэг. Ер нь гэхдээ шал өөр л дөө. Би чинь 2-3 жил дараалаад хүүгийнхөө божгоо гаргаад ирсэн. Одоо баггүй дургуун хүмүүс айгуул хүүхдээ зохион унгаан гэж тэгжэл шүү. Тийм үү. Нөө ийм ойлгохгүй калчер өөртөө хүмүүс байгаа шүү дээ бас гадаадд чинь. Би яга нөө монголчуудаас нөө хүүхдээ шууд май гэж хөхүүлчихдэг шүү дээ. Тийм. Нөө мөмө гаргаад телевизээр хүртэл хаагуурч ирсэн тийм ингээд. Тэрийг бас нөө барууныхан Европод бас ойлгохгүй. Тэгээд юм даварсан гэдэг өөрөө тааж байгаа шүү дээ. Харин тийм. Тэд яага ойлгох хэрэгтэй. Яг нөө нэг эд эрхтнээ гаргаж ийн л гэж л үзэж. Олон Тэгээд нийтийн газар. Тэд нар таарал ямар далаа дээр явах чинь ялгаа байхгүй. Бикини чинь тэр юмаа гаргаагүй шүү дээ. Үгүй одоо чинь ингээд хөхмөхөө гаргацсан л явж байгаа шүү дээ. Чинь нэг жоохон гэл юмар хаагаа. Ингээд тэр чинь хааж ий шүү чи дээ. хүүхдийн ганц Тийм шүү дээ. тий. Гадаа харин нэг ганц хүүхдийн гуанц ч гэж. Тийм шүү дээ. Тий. Одоо нэг юм би одоо ойлгодгоо. Бикинитэй зураг тавихаар тэгснэ зүгээр левжиг батлаж зураг тарах бүү пап. Тэр хоёр ялгаа юу аа? Нэг нь жоохон тортой л байгаа. Үгүй би бол тэр хүүхдийг хөхүүлж мөхүүлхийг бол одоо Америкт ч үсэн хөхүүлнэ гэж боддог. Би Эвлийн цамхгийг одоо хүүлсэн сууж байгаа зураг байдаг шүү дээ. Тийм аа. Тэр чинь Эвлийн цамхгийн гадаад бас дотор нөө гэж. Ой, Луврын музейн дотор бас байгаа. Хүүхдүүд ямар ч. Ай, Луврын музей. Айгүй муухай цаа. Одоо Францаар арай өөр дууддаг бах тий. Юу гэдэг юм бол Мэдхгүй. lower high. Харин Би сая бараг lower гэж. юу сонирхолтой мэдээллүүд авч шүү та хоёроос. тийм үү. Нэг амраад гэхдээ нэг амар олон дүү мүү ялах янзах юм Гүү шиг. би зүгээр сонирхолтой мэдээлэл авч ингэсэн болохгүй ш. Дүү мүү гэж хэлээгүй шүү. Амар дүү мүү гэж хэлээгүй шүү. Тэгээ ер нь хүмүүс гоё ярилцахаар гоё юу нэг нэгнээсээ гоё юм зөндөө бас мэдэж авдаг тий. Одоо нэг ганц хүн муулчвал Харин чи Хэнийг нэг муулах вэ? янзын гоё юу олоотгооч. гэхдээ нэг шууд олон нийтийн юугаар муулах бас муу байгаа тий. Тийм. Субъект. Гэхдээ муулах биш, муулна гэдэг чинь бүр нэг ингэж яахгүй штэ. Өхөртөх юм уу? Аюу. Их хөөрхөн шүү. Чи тэр Нямбатро гэдгээл дандаа ярьдаг. Ямаатра. Чи тэрийг баг өхөрдөд идэм шүү. Би ч Мөнхөртний юу? Тий? Чи Нямбатро гэдэг энэ юм болохоор тэгдэг. Ямаатра. Би тэр нэг юм гоё чисэн чачин өрөө гэсэн чинь Нямбатрог өрөх үү? Тийм биш мөнхөртний. Тэгтээ тэр чинь чамайг нэг мөрцөн биз дээ. Тийм ер нь юм биш. айсан баг. Мөнхөртнөө. Ирээч. Би заалгаа бүр яриад иси. Тэгээ Ямар цаан мөрөч юм биш. тийм. Тэгсэн чи энэ бол өхөрддөг аахгүй юу? Нах чи ирүүл гой гой юм ярина Харин цаадах. тийм. Тасархаа. Тийм үү? Морь зөр уйдаг цаадах жаах. Бит хоёр чинь бол айгүй тийм даваална шүү дээ. А тийм. Тий, бит хоёр юу нэг тийм юу бол биш юм. Биф мифтэй биш. Цаадахны чинь зүгээр яг надаа хүн ихтэй ч юм шигсэн. Аа. Хүн юм гой цайлхан, цагаахан А тийм үү? тийм шиг Тийм байж санагддаг чадгүй. шүү дээ А надад. тийм үү? Тий. Бас ойлгох. Мэдээж хүн лимит чи 9 шид юм уу муухай надад ч гэсэн байгаа шүү дээ. Гэтэ яг хөө тэгээд бит хоёр бол нэг яагаад идэх шүү дээ. Нэг муудалцаад нэг яагаад л идэх шүү дээ.
Үгүй та хоёр юу ч хийлэхгүй ягаа суугаад байгаа юм. Чи энэ чам. Минийх болцсон. Минийхоос олцсон юм шүү. За тийм үү. Танийх ч нөгөө байнгын үйлчлүүлэгч учраас илүү Арж үзээ. флакс гэдэг шүү дээ. Окей, чи нөгөө тижээлээ төрхүүлэхэ болцсон юм уу? Эдний өсчингийн Тийм. Тэгэхээр чи нөгөө энд зогсох юм уу, энд зогсох юм уу гэж хаа хэцүү юм. Жохон байж байгаа тийм. За тэг. Тэгвэл эднийх юу юм гоо сайхан юм нүү яадаг. байгаа. Харин би тэр гоо сайхны томокод бол хилээл байгаа. Үнэтэй бол биш бах тий гайгүй. Юуны үүдэл ис ургамлаас гаргасан үүдэл исний тэр юуна үнэхээр гоё. Ургамлаас гаргасан, амтнаас гаргасан гэж байдаг болохоор ургамлаас гаргасан болохоор айгүй гоё. Тэгээд синофорум гэдэг шүү дээ. Тэднийх чинь бүр гоо сайхны югаараа бүр number 1 байдаг юм байна шүү дээ Asia дотор. Фарма. Ягаад одоо тань санагдахгүй байна уу? Вакцин. Тэрнийхээс гаргасан тэр ургамлаас гаргасан үүдэлсийн тэр гоо сайхны үйлчлэгээ бол үнэхээр гоё юм байна. Тэр цэвх батга үрчлээ бүр янзын Ингэж ярих байна. Гоё юм уу тэгтээ. Гоё юм. Яа нүд чиг гэлзаад хөөрхөн байна. Тий, үүдэлээс ер нь айггүй сайн. Би ч өөрөө нөгөө физикээр 6 жил сурсан шүү дээ үрх юмд төгсөөгөр шүү. Мойсто? Тийм мөс. Бүр 6 жил Би бүр 6-гийн 6 жил. тэгээ төгсөхгүй. Үгүй харин хөрхий төгсөх гэж хичээсэн байгаа шүү дээ 6 жил сурна гэдэг чинь. Яа. Тэгээ яа юунаас бол? Тэгэл гэж сургалтын халдмалтных юм байна. Оо хайр Бас 6 жил. улсаар явуулчихсан биз? Муудалцдаг л. Гэтэ тэд нар нэг юуг нь бодоод эцсийн дүнд нь тэгээ заа цагаа төгсөгчгүй. Үгүй тэгээд төгсөөгүй ч бараг болсон юм шиг санагдаж байна та. За тэгтээ яг Тэгээд яг одоо би чи Хаасны ингээд одоо нийгэмдэр болж байгаа айгүй олон асуудлыг ингээд айгүй тийм асуудал юм объектив хандахад айгүй нөлөөлсөн. Надад тэр тий цаас чухал биш л те. тий физикээр сурсан. Одоо жишээл ингээд одоо нийгэмдэр чи айгүй болоо уурхай муухайтай холбоотой тэгэл нөгөө ураа мураа ингээд ингээд амар энгийн юм хүмүүс ингээд энгийн физикийг хүмүүс ойлгох. Айгүй сайн. Маш физикийн маш энгийн хууль мөлөд ерөөсөө. Зөө. Би физик хиймний хичээл дутаа биш. Амар хэцүү ойлгохыг ч Би ч бүр математиктэй бүр амар өссөн шүү дээ. Би математиктэй үнэхээр Би ч математикт амар дуртай. Одоо хүртэл дуртай. би одоо хүүхдээ хурдхан шиг айлгуур үзээсээ хүүхдийнхээ айлгын хичээлийг зааж өгнө. танаа баг. Би чинь геометртэй амар сайн. Үгүй. Манай баг хүү Хүүштэй. охин одоо 8 настай. Удахгүй айлгуур үздэг шүү дээ. Одоо хүрдэн дээр явж байгаа. Зөө. Би чинь геометртэй бүр хамгийн дуртай. Геометр чинь ингээд хүний төсөөлөн бодох юу гайгүй гоё. Тийм шүү. Тургуун геометр зэтэр үзээ явж байгаа чи айгүй гоё шүү. Математик, геометр энэ төр бол үнэхээр амьдрал гэхдээ бас хэрэгтэй. Манайд гэхдээ ийм л манай сургалтын систем ингээд нөгөө шууд ингээд нэг юм цээжлүүлэх маягаар заадаг. Яг энэ томьёоны цаана ямар процесс өрнөж байгаа гэдгийг нь хэлж өгмөр юм лээ. Томьёо яаж гаргаж ирсэн бэ гэдэг ямиг ярих хэрэгтэй шүү дээ. Одоо чинь яагаад интеграл байна? Интеграл гэдэг чинь яг ингээд амьдрал дээр юу юм бэ гэдэг тийм тий. Тийм. Жишээл синус косинус гэдэг чинь яг ингээд юу юм те тэр нөгөө зурх юм ба. Тий яг чинь ингээд нөгөө юм график байгаа шүү дээ. Яг график дээр x y тэмдэглэг дээр синус косинус хоёр яг юугаар ялгаатай бэ гэдэг чинь амар сонирхолтой байхгүй. Би интеграл сурахад чинь бүр амар нөгөө нүд нээгдчихсэн байхгүй юу? Ингээд нөгөө энэ capacity-г гаргаж байгаа юм шүү дээ. Жижигрүүлээд ингээд юу болчихж байгаа шүү дээ. Айгуу гоё тий. Айгуу хэрэгтэй байгаа. Даач намайг багахад тэр юмыг сайн заагаагүй яг манай бол. Гэхдээ Монголын математикийг ингэж ойлгосон. Нөгөө яг дунд чинь мэдэхгүй заяа. Одоо нөгөө ер нь жаахан тааруухан оюут сургач идэв. Математик. Ер нь хийхтэй тааруухан. Тэгээд дайжгүй хитэн сурдаг хүмүүсийг одоо нөгөө олимпиад энэ төр аюулсан шахдаг. Яг тийм. Тэгээд яг нийтээр мэддэг нь жаахан тааруухан санагдаад байдаг байхгүй. Үнэхээр тийм. Нэг ийм бас юм а томокосан. Бид нар ч нөгөө пост коммунист орно шүү дээ. Тэгэнгүүт ингэдэм юм. Нөгөө социалист системийн нөгөө боловсролын систем яадаг вэ гэхээр нөгөө юм социалист хүнийг төлөвшүүлэхэд чиглэдэг. Социалист хүн ямар байх ёстой вэ гэхээр гадаа гарч ажиллаа хийж хагаад орж ирээд уран зохиолын шүүмж өчээд тэгэнгүүтээ гарч явангуудаа физик маш сайн ойлгоод тэгэнгүүтээ математик сайн боддог. Ийм төгс хүнийг бүтээх гэж явж байгаа хгүй. Энд чинь өөрөө бүр хаа байсан тэр Марксийн одоо онлоос ахуулаад ингээл
ийм социалист маягийн ийм төгсгөнийг бүтээх гэж явсан тийм. Тэгсэн хэрнээ хар ажлыг олохгүй хийждэг. Тий, тэгсэн мөртлөө ингээд гараад хар ажиллаач хийждэг, орж ирэнгүүтээ уран зохиолын шүүмжээр намтай хүн болчтой. тэгснэ геометри бодчтой ингээд бүх юмыг ингээд хийдэг тийм. А гэтэл хүн бол тийх боломж байхгүй шүү дээ. Хүн бол ингээд геометрич мэддэг, хиймч, яачдаг, уран зохиолын шүүмждэг. Тэнгүүт ингээд нөгөө энэ боловсролын систем чинь фокуслогдохгүй байна. Фокуслоод явах хэрэгтэй шүү дээ. Одоо тодорхой яг математиктэй сайн хүүхэд бол илүү одоо юу гэдэг геометри, математика бодоод явдаг. Тэгсэн нэг хүүхэд бол хиймдээ аягүй сайн бол хиймээ хийдэг тий. Тэгэхгүй ингээд заавал хиймж болох гэж байгаа хүүхдийг чинь ингээд уран зохиол үзүүлээд хажуугаар нь ингээд ямар ч шаардлагагүй шүү дээ. Хиймч хүүхд чинь хиймэл бодноор шүү дээ тийм үстэй. Талын мэддэгтэй ч юм шиг. Амар их юм мэддэг юм шиг яг ингээд жоохон гүнзгэр нарийн орохоор байхгүй. Тийм болчиход байгаа. Гэтэл одоо ингээд гадны боловсролын системийг үзвэл одоо чинь Япон гээд би зүгээр ингээд ажиглахгүй юу. Тэгсэн чинь ингээд амар сайн ингээд нөгөө шигшдэм илүү хөвгттэй. За энэ хүүхд бол их сургуульд орох хүүхд биш байна. За чи ингээд нарийн бооныхоо зэрэгтэй. Тэ? Шууд шигшээ явчихна. Ингээд юунд за одоо тэгэл яг их сургуульд орох чи их сургуульд орох хүүхдүүдэд хүртэл ингээд шигшчихэж байгаа. Одоо манай Японч нөгөө монголчин 10 жил 12 жил нэг сургууль байдгаа нэг ангиар явж байгаа шүү дээ Монголч. Тийм үстэй. Бид нар чинь яг нөгөө ерөнхий боловсролыг төгсөхөөс өмнө 3 удаа сургууль нь одоо солигдох байхгүй юу? Одоо богинохон жилээр юм шүү дээ. Тэр болгон одоо хасагдсан хүүхдүүд нь. Тийм хасагдсан гэхээс илүү өөр тийшээ одоо нөгөө коллеж руу юугаар левелээр тий хуваагдаад өөр сургууль руу явна. Тэгэхээр би чинь 6 жил бага сургуульд явж байгаад 3 жил одоо нөгөө дунд сургуульд явахдаа бол миний одоо нөгөө сургалтын одоо юу гэдэг одоо нөгөө чадвартай ойролцоо хүүхдүүдтэй нэг сургуульд орно. Тэгээд төгсөн адил хүүхдүүд тийм. Тэгэл тэнцэнс ингээ шигшээ шүү дээ. Тэгэхгүй бол одоо 10 жил хамт орсон хүүхдүүдтэй нэг юм сураад 12 жил явна гэдэг чинь үгүй үнэндээ бол тэр боломжгүй шүү дээ. Боломжгүй. Тэр чинь янз бүрийн чадвартай хүүхдүүд. Тийм. Тэгээ би чинь нөгөө Токиогийн их сургуульд орох одоо нөгөө аймгийн шигшээгээр сүүлд сураад тий Васедад орсон. Би чинь нөгөө жоохон мангартай болохоор тийм шигшээнд орохгүй байсан бол Васедад орч чадахгүй байсан билээ. Тэгээ тгий чи одоо нөгөө бас гайгүй спортын шигшээ багт байсан юм уу тий та? Үгүй. Их сургуулийн нөгөө юуны бэлтгэлээ. Шигшээ гэхгүй тий. Шигшигдээд гарсан юм байна шүү дээ. Шигшээ аймгийн шигшээ баг шиг юм болдог байхгүй юу? Одоо нөгөө спортын шигшээ баг бас 10 жилийн нэг ангид орчдөг байхгүй юу? Тийм ээ. Ингээд хамгийн лаг сурдаг хүүхдүүд нь ингээд нэг ангид ороод энэ хүүхдүүд бол их сургуульд орох хүүхдүүд шүү. Тий багш нар бас тий энэ тэндээс тэгэнгүүт яг та хэд доотлын төвшний хүүхдүүд бол за эднэр бол Токио юм уу Васеда ч юм уу одоо юу ч тий эднэрт орох хүүхдүүд эднэр бол орон нутгийн их сургуулиудад орох хүүхдүүд эднэр коллежид орох хүүхдүүд гэдэг ингээд бүгдийн тусгай ажилтаа орох. За эднэр бол нарийн боовч энэ бол ажилтан аймаг болох юм байна тий. Тэгэхгүй бол ерөн ингээд суурин болохгүй байхгүй юу? Тэ? Одоо нөгөө маргааш их сургуульд орохгүй талхны үйлдвэрт ажиллах хүүхэд, мост сурах хүүхэд хамт 10 жилийг төгсөж болохгүй байхгүй. Энд чинь нөгөө ёс зүйн хувьд биш, сургалтын чанарын хувьд. Тийм ээ тий. Тийм байна. Тэгээ илүү мэрэгших нь шүү дээ. Гадны сургуулиуд бас тийм л одоо ингээд манайх ч амар олон хичээлтэй шүү дээ. Тэнгүүд ингээд наривчлаад том анги орох тусмаа төөхөн хичээл болоод тэгэл илүү геометри бол геометри, хийм бол хиймээр ингээд мэрэгшил уран зохиол бол уран зохиол, түүх нийгэм бол нийгмээр ингээд тэр чинь аягүй зүг юм. Надад тэгээ заавал үсэх ёстой. Тэгээ би бол ингэж бодож байгаа. Заавал боловсролын системд найдах албагүй. Би л зүгээр өөрөө тэрийг хийчих. Өөрөө л би угаасаа мэдчихэж байгаа юм чи. Тий хүүхдтэй би ихний хэлжинд ингээл явуулчих. Гэтэ Америкт энэ төр айгүй их тийм юу гэдэг штэ. Нөө гэрээр сургуулаа төгсдөг. Тийм homeschool. Ийм шүү манайха. Дэлхийд дээр одоо боллоо шүү дээ тий. Цорын ганц шалгагдсан хамгийн сайн боловсролын систем homeschool. Харин тий. Ерөөсөө тэр. Homeschool-ийн ганц сул тал нь socialize болж чаддгүй. Тэр нь сул юм. Стор бол хамгийн одоо ч гэсэн тийм хэвээр. Ямар сайн манай том охин хүртэл тэгээд идэгсэн байхгүй юу?
би энэ сургууль руу заавал ингэж явж яах юм. Би homeschool яа. Тийм. Гэтэ тэр чинь жоохон нэгдүгээр зардалтай ер нь баян айлууд л хийх боломжтой homeschool-ыг. Тийм. Нийтийн боловсрол бол угаасаа хаа газар жоохон таарах бол хаач тийм Америкт ч тийм Гэтэ одооны хүүхдүүд айхдаг тий. Манай дунд хохин ч гэсэн амар тэгдэг гэсэн. Би яагаад энэ хичээлийг үзэх ёстой гэж надад ямар ч хэрэггүй штэ гэж мэгэл. тийм шүү дээ. Яг наад чинь. Яагаад нэг сонио надад ийм залах гэдэг. Би энэ хичээлд чи энэ дээр муу авцсан байна мэн. Би энийг сурмааргүй байна. Би надад наа чи хэрэггүй гэж мэгэл. Тийм шүү дээ. Тэр чинь амар зүв. Тэгээ уул нь бодохоор айгу зүв. Гэхдээ яах юм бэ? Тэр хүүхэд тэрийг сураад шалгалтаа. Би бол охиныгоо тэгэхээр би бол зөв л гэж бодсон. Би шууд охиныгоо тэгвэл окей чи наадах шууд би тэгтээ шахтгүй бас. Тэр бол одоо жишээл ингээд би ингээ харж байгаа байхгүй. Амар сайн DJ хийдэг залуу их сургууль төгссөн хүүхдээс хамаагүй өндөр олгохтой шүү дээ. Монголд чинь DJ-гээ сайн хийчих. Тэгэл амьдралаа аваа явчих واخгүй тэр хүүхд. Тэгтэл чи ингээд муусын амар 5 дипломтой байж амар академик сургууль төгсчөөд л одоо тэгэл эцэг хэрэг дижилгээд 30 гарчаад эцэг хэрэг дижилгээд сууж байгаа хүмүүс зөндөө шүү. зөндөө. Амар хобби нэг ярьсан чи өстэй. Нүд нь асаад амар болж байгаа. Хөөе, инээдийн баяр одоо жоохон инээдэнтэй юм яри. Ой. Ялангуяа би ч одоо 2 комедиан. Инээдмийн баяр л шүү дээ. Миний хувьд хамгийн инээдгүй баяр шүү дээ. 2 комедиантай сууж байгаа. Би өнөөдөр бүр сексэтлээ инээн гэж бодсон чи. Тоо математик яриад ах юм. Үгүй тийм байхгүй. За би нээлгий. Ой би ийм байхгүй юу? Нөгөө ярьчихсан да. Арчин чи ингээд нөгөө зүгээр ийм найзуудын тий ширээн дээр бас ингээд жок хийгээ явчтэй. Амраа бол нэгдэг юм аа тий яг үнэ. Би ч гэсэн тэр хүн нь чи ямар нэ? би ч угаасаа нийттэй биш юм чи. Тэгээд яах тийм хийдий яа. Гэтэ нөгөө тайзан дээр гарахаар нь штэ. Яг нөгөө тай одоо нөгөө хэцүү байх тий. Яг доор үдчихэж байгаа хүмүүс чи ингээд олон хүн биш те. Тухайн өдөр нэг юм мангас шиг нэг амтан болцдог байхгүй. Тэрнтэй ингээд нөгөө ярилцах нь гоё идэв штэ те. Айцтайгаа л нүр тулна л та. Би одоо өнөөдрийн үзэж байгаа комеди тэр тоглолтод амраа. Амар яана би яагаад би ер нь байнга л айд юм дүү. Та нар ингээд тайзан дээр хахаар ингээд та нар руу харж байгаа хүнтэй ингээд нүд тулгарч чаддсан юм уу те? Надад тэр нь амар хэцүү ч ер нь би ингээ хүнтэй ингээд олон хүнтэй ингээд байхаар би ингээд нүд гүүгээд тахаас яг нэг хүн рүү ингээ харж ингээд ер нь шүү дээ. Би ингээд одоо ингээд олон жил явсан хүний хувьд гэхэд комеди чинь ингээ нөгөө айцтайгаа нүүр тулах процесс. Тэгээ хин айцтайгаа нүүр тулж чадчихин хин зоригтой тэр хүн л комедиан болж байна. Яг тэгээд олон жил ингээд одоо чинь ингээд тухайн хүний мэдрэмж сэтгэмдээ шалтгаалж байгаа л та. Тэгээд тий ер нь бол айцтайгаа л нүр тулах процесс шүү дээ. Би болохоор ингээд тайзан дээр гараад аль болохоор хамгийн хөгшин хүнийг олох гээд хичээд тэр намайг ойлгохдаг. Үеийнхэн сайн инээдэг тий ерөнхийдөө тий. Инээд тий. Гэхдээ энд арай л юу байгаа. Арай үйлчлэг яв. Арай үйлчлэг. Окей, та хоёр өөрсдөө хомос хурууга бодуулаагүй. Яахгүй зах зээл мөн л дөө. Энд чи мөнгө төлдөг хүндээ ингэж үз. Бит хоёр дараа нь ирэхгүй шүү дээ. Амар ойлгомжтой байхгүй. Хөөс чи тэр амраа нөө юугаа төрхүүлээг юм уу? Юугаа? Тижээлээ. Кальци Төрхцэн бах уу? Надад бүх юм төрхцэн юм уу намаа? Сайхан болсон. Кальцийн төрхцэн юм уу? Тэр би ийм сайхан сэтгэл. Энэ хүн гүүгээ бодоо явж байгаа та ингээд хүн дээр ажил дээр ажил. Чи нөгөө нэг хошин шогийн нөгөө лав гэсүрэн билүү нэг ахын нэг юу гэдэг штэ. Имлэг твчээд энэ хүнд ягаад илүү туслах хийгээд байгаа юм бэ гэд уул нь хоёр өөр өвчтөн хүн байгаа штэ. Гэтэл нөгөө нэг илүү туслах хийгээд ингээд барьцдаг штэ. За яг наадах чи ярихлаар улс төр ирэх гэж шүү. Боловсролын систем өстой гоё явсан. Надад. Боловсролын системийг гэхдээ ишээ гоё. Юу н өгөөчтэй байд юм байна. Манай амраа мүлжүүртэй байд юм байна. Тийм шүү дээ. Тэ? Амраатайгаа ярьсан чинь сайхан боллоо. Олон жил крашлуусны үр шим гарлаа. Тэ? Шим гарч шүл уулаа гэж Краш байна. болж. Айгу энэ чи айгу зүг би хийж байгаа тэ. Хэмтэр. Тэгэхгүй хараа энэ
энэ миний крашдаг гэждэг хүмүүс. Тэгэхээр энэ крашлаад байгаа юм уу? Би крашлаад байгаа юм уу? Юм сонин юм. Тэгэхээр буруу ойлгуулахгүй крашлуулсан би. Тийм. Үнэн. Тэгэж хэлтэй. Олон ч хүн крашлдаг хөө манай. Бага. Гэхдээ крашлах чинь буруу биш шүү дээ ер нь тий. Гоё штэ. Би ч гэсэн крашлах хүмүүс ч байгаа. Ягчгүй муу. Тэгээд өнөөдөр газ салон бумаагаал хайрлах зүгээр. Энэ амар. Айгу юм явчих. Болич юм. Болич юм. За яг тэгээ. Өнөр бумаг хайрлаа тий. Би ч гэсэн бумаг хайрлаа. Хамгийн зөв зам бол гэртээ хэрэх зам гэдэг шиг тийм. Хамгийн зөв зам бол магтаж явах бумаг хайрлах нь зөв. Тэгээд өнөөдөр газ салонд минь хүрэлцэн ирээд ийм гой зүйлс ярьсанд амраада баярлаа. Тэгээд бумаг хайрлаарай. Ихчигээ битээ хайрлаарай. Ихчигээ өрөөл мэдээ. Тэгээд энэ бүх яриануудыг бид гурвыг юу ярьсан тухай хинтчтэй илээрээ. Тэгээд Томокогийн хүссэн цэвэршилтийн сэдвэн дахиад дараагийн дугаар удахгүй орно. Бэжара Готис дээрсэн хүмүүс тэр саяны левчгийг аваад өгдөг гэсэн ярьчих. Бүр левчиг борлуулах нь уу? Агуу. Энэ нөгөө сайн нөгөө LPG дээр тийм сайд LPG-д ороод наа чи бөөн кайф болсон. LPG гэдэг нөгөө аппаратанд орохдоо ингэж ярьжсэн байхгүй LPG-г нөгөө аппаратаа gaахгүй биений. Тэгсэн чи нөгөө яадаг аппарат. Ер нь ингэж нөгөө арьс хангалах би шингэнийг ингэж би галбиржуулах. Ингэт юм уу тий? Яста мэдийг үнийг бүр амар цахилгаан яваад амар шоконд орт юм болов гэж. Амар өвчлөг гэж бодож ирсэн. Ямар ч өвдөл зөв байхгүй. Тэгээ эмгтэйгөө хөшин залуу жирэмсэн хүмүүс ч гэсэн бас ордог. Тийм үү? Тийм жирэмсэн хүмүүс одоо хэвлэгээрээ хийлгэхгүй тэгээд нуруу болоо хөл бой тэгээ шилбэрээ гараараа гэж хэлчих чинь тэгэхээр нөгөө бусад хэсгэрээ өрн хавлалт явуулахгүй хавангаа сайн хөлгөөд яваад идэг. Тэгээд аюугаа галбартай байдаг гэсэн. Би яг одоо хаан хилс 535 дугаар байшин дээдэг Готис салонд ирсэн. Манай Оногийн баян ордог салон гэсэн. Би чи салон малон мэдтгүү айгу мэдлэг муутай шүү дээ. Тэгээд ийм газар ирэхээр над шиг хүн ирж болт юм болов гэж бодогдоод. Ямар амар гоё юм бэ наа. Йоо энэ LPG бол орч үзмээр юм биш орж байгаагүй хүмүүс зөндөө байгаа. Ямар гоё юм бэ. Тэгсэн чи нөгөө хурд хавтрын хөхний хавтрын хаглаанд орсны дараахан хүмүүс нөгөө лимпийн шингэнийг гүйлэх гээд ордог гинэ. Тэгээд хэрвээ хэрэгтэй хүн байх юм бол энэ нөгөө хөхний хавтрыг ахуусны дараа хэрэгэлдэг левцг байхгүй би Японоос аваад ирсэн. Хэрэгтэй хүнд өгье гэж бодоод энд үлдээгээд явлаа. Оо ямар гоё. Ой баярлалаа. Хит хитэн төлөв. Тоо шинэр юм биш. Тийм цоо шинээр байгаа. Тэг энэ яага үлдсэн бэ гэхээр би нөгөө зархан зарсан байхгүй. Тэгсэн чи энэ нөгөө монголчууд чи юу хөвгтөмтэй. Энэ нөгөө энэ жижигхэн байхгүй. Жижигхэн үлдсэн. Наа чи бүр нэвтрүүлгийн туршилт сэлэлцлээ. Жижигхэн нэг хоёр юм чаа. Жоо ууртай хэлж байна. Тэг яг бүр том хөвгтэй хүнд бол таарах юм байхгүй уучлаарай. Гэтэ нөгөө жижиг хөвгтэй хүн байх юм бол. Ирж аваарай. Тэг гоц жижиг хөвгтэй гэдэг нь яг ямар капитал? начиг. Үгүй хэмжээг нь хэлчихгүй бол Тийм жижиг гэдэг чинь өөрөө нэг хайцангой ойлголт. Хөхний сэдв ярьсан чи нэвтрүүлэг маань дуу. Амар за байж та. Амар асуудал мангар объектив байна. Та ингэ нөгөө хүн болгон субъектив ойлгож болохоор юм ярьчлаа. Эм гэж ин 48-аас 87 эм гинэ. Эм раз. M size. Окей. За баярлалаа. Томокодо маш их Энийг баярлалаа. хэлээрэй гэдгийгсэн. За баярлалаа. За тэгээд өнөөдрийнхаа энэ дугаарыг ингээд өндөрлөе. Оройных нь арга хэмжээ юунда stand up comedy-нуудад нь хоёуланд амжилт хүсье. Хөл нөхцөл гарахаар болчих. Би тэгээд чи бүр яг шууд хумсаа будууж мотуулаад бүр амар л юм болчих. За
Баярлаа. Дараагийн дугаар хүртэл баяртай. Тийм миний хумсанд амар баг будаг ороодох шиг. Ямар хийцүү. Мангар баг будаг орж ин.